хоёр дахь хэсэг буюу за хилцүүлэг байгаа. Тэгэхээр үүнд маань одоо манай хоёр үндсэн хэлэгч болох MMCG Group-ийн одоо MMCG-ийн гүйцэтгэх захирал Бөм Эрдэнэ болон Бат Solution компани ерөнхий захирал Баярхууд хааны урьж байна. Сүүлийн үед бол одоо бид нэр иймэрхүү хилцүүлгүүдийг бас нэлээд хэдэн удаа зохиож ин цаашдаа ялангуяа одоо маркетингийн илүү нарийсан одоо мэргэжлийн хүмүүс зориулсан ийм илтгэл болон сургалт эсвэл хилцүүлгийг бас нэлээд олон хэмжээгээр олон удаа явуулъя гэсэн юм бодолтой байгаа. Ирэх сэдвүүд бол одоо тоххой бид нар market innovation сэдвээр хийх баах, мөн маркетингийн стратеги сэдвээр бас хийх баах. Ер нь одоо Монголын бизнесийн хувьд бол бас нэг тийм сонирхолтой үе, шинэ үе эхэлж байна гэж би ойлгодог. Тэрний үгээр бидний нөгөө нэг анхдагчийн давуу тал, шинэ зах зээлд орсон одоо хүмүүсийн одоо давуу тал болон өндөр өсөлтийн үе маань одоо жоохон өөр үе рүү орж ийн. Өөрөөр хэлбэл яг зах зээл илүү тогтсон, зах зээл илүү тийм одоо байр сууриа олсон, ялангуяа олон улсын интернэшнл брэндүүд, компаниуд одоо орж ирж байгаа. Иймэрхүү өрсөлдөөний үе рүү орж ийн. Яг энэ үед бол мэдээж маркетинг хийхдээ бид нар маркетинг хийхийг судал одоо зөвхөн одоо танил байдал бий болгох ч юм уу сурчлагаа хийх гэдэг утгаараа ойлгож явсан. Одоо ингээ харахад бол бидний хамгийн том челленж бол одоо энэ шинэ бүтээгдэхүүн брендийг хөгжүүлэх, шинэ бизнесийн моделийг амархуу байдлаар боловсруулах уу гэх мэтчлэн ер нь одоо яг ийм амиа аргацаас хуваарлах аж ахуйг эс тооцвол бизнес л өөрөө нэлээд их тийм цар хүрээтэй болж байна. Олон улсын болж байна. Өрсөлдөө ихтэй болж байна. Яг энэ үед маркетингийн хүмүүс болон ер нь компаниуд өөрсдөө цааш яаж бизнес хийх үү, яаж брендийг хөгжүүлэх үү, яаж бүтээгдэхүүнийг хөгжүүлэх үү гэдэг бол үндсэндээ тийм үнэхээр хариуцлагатай ажил болж байна. Өөрөөр хэлбэл бизнес өөрөө өргөжих тусмаа олон газраас зээл аван, олон хөрөнгө оруулагчд орж ирнэ. Олон хүмүүс ажиллана. Бас яг энэ үед бас бид нэр энэ чиглэлийн хилцүүлэг эдрийг өрнүүлж байгаа бас их сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Тэгээд цаашид бас хүмүүсийн асуулт ч юм уу ярилцлага явуулах гэж бодож байна. Тэрэн дээр бас илүү санал хэлэх болцоо олдох гэж байна. За мөн одоо Zebra International компани доктор нас яг одоо өнөөдрийн сэдвтэй холбоотой өөрийн сэтгэл товчхон олцсон. За сайн байцгаана уу? Надыг Батбатар гэдэг. За Zebra International Distribution компани ерөнхий захирал. За ерөнхийдөө миний бие бол за 2003 оноос Zebra International компаниг одоо үүсгэн байгуулахад ажиллаж ирсэн. За 10 жил ажилласан. Тэгээ ажлаа өгчөөд үндсэндээ хуваарай жоох юм хийх санаатай Zebra International компани байгуулад одоо бол бид нар импортын шар ариг түрүүн одоо Бабогийн хэлсэн Ярмарка брендийн албан ёсны distribution хийдэг ийм үйл ажиллагаа явуулдаг компани байна. За би мэдээж хэрэг нэг моршихгүй. Гэхдээ манай одоо өнөөдөр энэ үйл ажиллагаанд оролцсон хүмүүс маань бол ерөнхийдөө брендинг хөгжүүлэх, за брендингийн гол концепцүүдийг бол ерөнхийдөө хэлчихсэн. Та нар ч гэсэн одоо энэ зах зээл дээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол өдөр тутам одоо бол энэ одоо юу гэх асуудалтай тулгарч байгаа. Гэхдээ энэ хилцүүлэг нь эцсийн дүндээ бол Монгол улсын хөгжлийг бол нэг шинэ үе шатанд хацрах энэ магадгүй эхэлнэ. Яг л өнөөдөр их шин одоо ойлголтууд гарч ирж байгаа. Та нар ч гэсэн энийг харсан баг. За судалгааны ажил маань бол маш их нарийн болсон. Брэнд хөгжүүлэлт маань бол маш их нарийн болсон. Зүгээр өнөөдөр одоо юу гэдгийг би бас бодж ил байлаа л да. Баярхуу захирал, Бумаа захирал бид нар бол илтгэл тавьж байгаа. Бид нар эргээд одоо миний хувьд бол эргээд 2003 онд руу бас очлоо. Бид нар анх одоо Zebra International компани дээр брэнд хөгжүүлж байхад бол ямар байдалтай байсан те, яаж хөгжүүлж байсан, яаж брендээ бий болгож байсан те,
энийг харахад бол бас л их юу гэдгийг мэдээж хэрэг цаг хугацаа байсан бол их ярих тий мэдээж хэрэг дуршлаг гэдэг бол бас айгүй их чухал гэж боддог миний хувьд бол тэр олж авсан дуршлагыг бол одоо энэ магадгүй одоо залуу хүмүүст тий залуу бизнес эхэлж байгаа залуу магадгүй одоо хариуцаа явж байгаа энэ хүмүүст бол энэ дуршлаг бол маш их хэрэгцээтэй байдаг. Тэгэхээр энэ өнөөдрийн одоо ярьсан энэ илтгэлүүдээс бол ер нь бол одоо бас хөгжлийг авчрахад бол маркетингийн үйл ажиллагаа бол одоо хамгийн одоо чухал нэг хэсэг байдаг. За энийг ойлгодог бас захирлууд байна, ойлгодгүй захирлууд байна. Одоо хувьсгалын тохироо бүрддэг бол байгууллагууд бас байдаг. Хувьсгалын тохироо бүрддэггүй бас байгууллагууд байдаг. Тийм болохоор амжилт гаргаж чаддаггүй. Энэ бол одоо гашуун дуршлаг. Гэхдээ яг хуу мэдээж хэрэг одоо үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь ямар нэгэн байдлаар цаг хугацааны хувьд бүх юм хэмжигддэг. Зөв хийсэн байна уу, буруу хийсэн байна. Миний ч гэсэн хувьд бол олонтой ч одоо амжилттай ч одоо үйл ажиллагаанууд хийгдсэн. Миний хувьд бол маркетинг борлуулалтын захирал бол одоо бараг 10 жил хийсэн. Сүүлд нь бол бизнес хөгжлийн захирлаа одоо ажиллаж байгаад ажил өгсөн. Тэгэхээр гол одоо хийдэг одоо ажлууд дээр бол брэнд хөгжүүлэлт байдаг. Түрүүний хэлснээр. За брэнд хөгжүүлэлт гэдэг нь бол зүгээр нэг хоёр одоо үгэнд багтж байгаа мөртлөө бол маш их нарийн олон юмнууд дөрвөн баяр хүү захирлын хийсэн одоо жинхэнэ мэрэгжлийн одоо компани байгуулад энэ мэрэгжлийн компани зөвлөгөө авах гэдэг бол одоо та нар одоо сууж байгаа магадгүй заавалчгүй одоо хүнсний салбар гэхгүй тий бүх салбар банк санхүү одоо юу гэдгийг тий энэ бүх юм дээр одоо хэрэгцээтэй болно. Яг бол дандаа харилцагчтай хэрэглэгч өдөр болгон хүнтэй бид нар таарладаг. Тийм болохоор өдөр болгон толгоогоо ажилуулгахдаа чиглүүлэхдээ харцаа чиглүүлэхдээ энэ одоо хэрэглэгч рүүгээ тэр лангуу руугаа тэр бүтээгдэхүүн рүүгээ харж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ харилцаа бол өөрөө маш их тийм хувьсчилийг магадгүй өнөөдөр тийм нэг онцлог байхад дараагийн өдөр юм уу дараагийн цаг юм уу магадгүй одоо эдийн засгийн хямралаас ч юм уу болоо шал өөр хангалттай болж байна. Тэгэхээр энэ бол бас их чухлаа. Зүгээр миний өнөөдрийн хувьд бол Zebra Trash компани импортын үйл ажиллагааг эрхлэхэд магадгүй одоо 10 жилийн өмнө хийжсэн үйлдвэрлэлийн Монгол брэнд хийжсэнтэй шал өөр. Яг нь ер нь бол бүтээгдэхүүн. Гэхдээ нөхцөл байдал өөр тий. Яг нь хэрэглэгчийн тэр зан төлөвийн хэрэглэгчийн одоо брэнд сонгож байгаа тий. Энэ ойлголтууд бас жоохон өөр байдаг юм байна. Яг нь мэдээж импортын одоо бодлоо хийж байгаа болохоор. Тэгэхээр миний хувьд бол байнга суралцж байна. Би бол одоо юу гэдэг хэрэглэгчдийн талаас байнга хардаг. Хэрэглэгч яаж үнэхээр бүтээгдэхүүнийг ангуулаар очиод яаж харах вэ тийм. Та нар ч гэсэн бол ерөнхийдөө энэ аюул тийм сайн зөвлөгөө. Өдөр болгон бид нар дэлгүүрээ өөрчлөлдөг. Өдөр болгон бид нар хүнтэй харьцаж ярьдаг. Өдөр болгон хүнтэй бид нар таарладаг. Тийм болохоор өдөр болгон толгоогоо ажилуулгахдаа чиглүүлэхдээ харцаа чиглүүлэхдээ энэ одоо хэрэглэгч рүүгээ тэр лангуу руугаа тэр бүтээгдэхүүн рүүгээ харж явах хэрэгтэй. Яагаад гэвэл юм бол дандаа ийм төрөний хэлснээр нэг банк нэг байдаг. Дандаа хувьсан өөрчлөгдөж идэг. Нэг харахад өөр байдаг. Лангууны одоо жишээлбэл мерчендайзингаар нэг үрцэн бүтээгдэхүүнийг харагдана. Доор тавьсан бол нэг харагдана. Дээр тавьсан бол нэг харагдана. Ингээд энэ ойлголтууд, энэ мэдрэмжүүдийг та нар авснаар бол та нарын жинхэнэ хэрэгцээтэй өнөөдөр үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Магадгүй одоо жишээл дэмжих гэж байгаа. За тухайн одоо ивент хийх гэж байгаа. Энэ жинхэнэ нөгөө хэрэгцээний өгөгдлүүд чинь одоо юу гэдгийг хөгжлийн дагуу, туршлагын дагуу ирдэг юм аа. Байнга хичнээн магадгүй тухайн зах зээлээс холдсон байсан ч гэсэн энийгээ бол банк амьдралын туршид бол авч явж их нь угийн маркетер хүний одоо шинж угийн энэ одоо юу гэдгийг энэ бидний энэ юу гэдгийг амьдралж байгаа амьдралын одоо нэг сашгүй хэсэг байхад бол одоо их тийм зүв байдаг юм байна гэж одоо миний хувьд бодож байгаа. За нэмээд хэлчихэл бол яг ер нь бол бидний одоо энэ дотор хийж байгаа Ямаха брэнд бол хариуцлага хийж байгаа бол осол бол маш тийм сүмгүй хөгжил хийсэн. Монголын түүхийн бол мэдж байгаа орж ирээд одоо нэг 2 жил гаруй хугацаанд байна. Өөрөө бүтээгдэхүүн болохоор премиум сегментийн бүтээгдэхүүн. Гэхдээ бид нар бол мэдээж нэг их олон том ашиг төлөө хөөцөхгүй ер нь
хэрэглэгчийн төлөө явдаг компани болвол ашиг олдгүй компани байна гэж дүгнэсэн. Яагаад тэгж дүгнэсэн гэхээр сайн бүтээгдэхүүн оруулж ирэхэд үнэтэй зархад хэрэглэгчийн нөгөө нэг бодлоо авах чадвар бол бас бага. Эсвэл бол хувийн бага. Нөгөө талаас яг үгээр хямдхан бүтээгдэхүүнүүд байдаг. Мэдээж энэ сегментээр өөрлөлтөө. Гэхдээ болов нөгөө бас манай зах зээл чинь жижиг гэдэг утгаараа бол амжилт болох одоо магадлал бага. Гэхдээ нөгөө харьцуулж яхад бол жишээлбэл Ямарка брэнд дээр бол бид нар нэг анх авч 41 төрлийн бүтээгдэхүүн авчихсан. Одоо түрүү сүүхнээс авахудаа савлсан савлгаануудаас авахудаа ингээд 41 төрлийн бүтээгдэхүүн оруулж ирэхэд одоо үлдсэн нь бол нэг 12 бүтээгдэхүүн. За бидний мэдээж онцлог бас. Тэгэхээр ямар яг энийг яриад ирэхээр алдаа юм байсан гэдэг. Монголчуудын ердийн хэрэглээ тий за магадгүй одоо жишээлбэл мөнгөтэй байсан мөнгөгүй байсан хэрэглээгээ ингээд бодоход бол зарим төрлийн бүтээгдэхүүнийг бол жилдээ хагас жилдээ нэг удаа л хэрэглэдэг. Эсвэл бол ресторанууд тэрийг одоо яг сартаа нэг удаа л хэрэглэдэг. Тийм бүтээгдэхүүнүүд бид нар оруулж байна. Тэгэхээр буцаад нөгөө ротац явагдаад хаашаа явагдаад нөгөө 40 хэдэн бүтээгдэхүүн чинь буцаад 10 хэдэн нөлөөлөл болсон. Ингээд нөгөө тогтвортой одоо борлуулалт тогтвортой одоо юу гэх юм унтчаа авч байсан. Одоо бол яг ингэ явж байна. За пивэр дээр ч гэсэн пивэрийн зах зээл бол ер нь бол мөнгөтэй хөлөөрөө зогссон компаниудын бизнес бүгдээрээ танаа бол санал нийлэх баг. Энэ бол яг пивэрийн зах зээл дээр орохдоо бол бас л нэг асуудал байсан. Их мөнгөтэй их одоо том одоо их жижиг их мөнгөтэй зах зээл тоглох нь бол бас бизнес бол давуулт байна. Бас л ажиллах нь одоо сегмент дээр бол пэтийн сегмент гэдэг бид нар пэт одоо баригва сэнгүүр гэж явж байна. За импортын хэмжээ нь бол мэдээж хэрэг Оросоос орж ирж байгаа өвдөж гисэн одоо өөрсдөө болцооны хэмжээний үнэтэй байдаг. Гэхдээ нөгөө монголчуудын бас одоо сэтгэл зүй хэрэглээ энийг бас тодорхой хэмжээний гүйцэл одоо тийм ээ одоо дөрөвнээс 85 90% гүйцэл судалгаа бас тийм дутуу хийснээс болж тодорхой хэмжээний шатлалт үүсгэж ирсэн. Ингээд ротац явагдсаар байгаа тодорхой хэмжээний одоо үлдсэн байгаа бүтээгдэхүүнүүд ирээдүгөө харсан ирээдүгөө одоо юу гэдэг нь төлөвлөсөн магадгүй одоо зүгээр энд хэлэхэд бол бас тийм горьдлого тавьсан ийм нөхцөл байна. Тэгэхээр яг ер нь ямар ч бизнесийг ямар ч тэр шингэн үндэсний зах зээл байна уу банк байна уу ер нь хэрэглэгчийн хүсэл зорилгыг мэдэж авахын тулд судалгаа шинжилгээ тэгээ мэрэгжлийн байгууллагаар хийх нь маш зөв. Миний хувьд бол би бол маркетингийн сургууль маркетингийн мэрэгжил бол төгсөөгүй. Яг магадгүй байрлалаас заяасан тодорхой хэмжээний хэдэн өгөгдлүүдийн хэмжээнд үе шат дараалтаараа мэдээлэл авч иж тий цаг нэлээд цаг яачихсан. За тэгвэл нэг тиймэрхүү байна. Тэгэхээр би та нартай бол яг магадгүй их юм хитрхи ингээд за ярьчихсан байна тий. Уушлаарай за. Орох хүнсээ шаардаа. Тэгэхээр одоо 30 асуугаад хариулаад мөн үзэгчдээсээ орцогч нараасаа бас ерөнхийдөө орцогч нараасаа санал асуулт мэдээж өнөөдөр тодорхой хэмжээнд цагаар гаргаад өдөртөө ажлыг ингээ ирсэн. Өөрсдөд бол мэдээж зөндөө асуулт тэндээс бас хуваалцъя. Тэгэхээр би яг эхний асуултыг Монгол ертөнцийн талаас түрүүн презентац явуулж бодогдчихсэн. Юу гэхээр за өнөөдөр магадгүй за судалгаа гэсэн креатив гэсэн их маркетингийн менежерүүд маань харьцангуй одоо юу маркетинг бол өөрөө засварчлаа биш гэдгийг тодорхой хэмжээнд ойлгоод судалгаатай бид нар аливаа юмаа хийх гэдгийг ойлгочод байгаа юу гэдгийг бол би бас ойлгочод байгаа гэж бодоод байна. Хамгийн гол нь эргээл за бид нар жишээлбэл co-creation моделлоор аливаа бүтээгдэхүүнээ зэлээр авах хэрэгтэй байна гэдэг ойлголттой очлоо гэж бодоход энэ компаниуд маань өнөөдөр захирлууд маань энэ тэр бэлэн байна. Өнөөдөр яаж тэгвэл өнөөдөр дунд түвшний менежер эсвэл маркетингийн захирлууд үндсэндээ тэр нэг ингээд уламжлалт болцсон
10 жилийн бизнесийн түүх эсвэл 20 жилийн бизнесийн түүхтэй банк санхүү байна уу, аливаа нэг банкны нэг карт авах байна уу тийм энэ болгон ч өөрөө нэг тодорхой сегменттэй брэнд болох зорилго. Тэгэхээр яаж энэ одоо удирдлагыг синхруулах, ойлгуулах, эргээд одоо энэ ингээд төсөвтөө оруулах энэ процедурыг яаж одоо зөв хийх вэ? Энэ дээр таны одоо мэдээж туршлага санаа тавих хэцүү асуулт байж байна. Яг энэ ажлыг одоо 13 жил хийж байна. Одоо энэ удирдлагуудыг өөрчлөх гэдэл тэгээ судалгаа хийдэг, судалгаатай бүтээгдэхүүн хөгжүүлдэг болчиход 13 жил хийж тэгээд одоо тэгээд бас тийм айхтар ахиц болсон юм алгал байна. Хүмүүсийг өөрчлөх тал дээр би 13 жилийн өмнө ингээд Батулга захиралтай, Жанкогийн Батулга захиралтай уулзаад, Арн трейдерүүд болдгийн захиралтай уулзаад би өөртөө ингээд хэрэглэгчийн судалгаад өгье. Статистикийн чи ингээд айгүй чухал байхгүй юу гэл ингээд ярьдаг байсан. Тэгээд тухайн үед бол мэдөө маркетингийн судалгаа хийж өгье гинэ. Маркетинг гэдэг чинь юу вэ? Эхлээд тэрийг жоо тайлбарлах гэж асуудаг байсан. Тэрнээс бол одоо арай дээр болцсон шүү. Маркетинг гэж юу гэж асуухгүй байх. Тэгэхээр бол арай дээр болсон юм шиг байгаамаа. Тэгтээ бол ер нь бол одоо муу байна. Одоо ер нь удирдлагуудын одоо яг энэ бизнесийн модель талаас асуудлыг зөв болгоё гэж харж байгаа үнцэг их муу байна. Яг зарим том компаниуд нь бол одоо ингэ явчихж байгаа. Гадны хөрөнгө оруулалттай ч юм уу компаниуд бол угаасаа цаанаасаа менежментийн модель нь ороод ирж байгаа. Эсвэл бол одоо томоохон юм гадны маш мундаг сургууль төгсөд ирсэн тэр зөв модельийг ойлгодог хүнээр шууд гүйцэтгэх удирдлага өгөөд ингэж явж байгаа компаниуд бас нэлийн хурдтай өөрчлөгдөж. Тэгээ яг дунд чатны удирдлагууд нь бол бас гайгүй хүмүүс ойлгочод байгаа хүмүүс байгаад байна. Гэтэл яг нөгөө нэг юмыг удирдаад байж байгаа нэг дээд чатны удирдлагууд бол нөгөө яг эцсийн нөгөө мөнгийг зурдаг хүмүүс байна болохоор за тэгээд өөрсдөө хийчихгүй та гэдэг. Тэгээд одоо судалгаа хийнэ гэхээр 1000 айлаас судалгаа авахгүй л нөгөө маркетинг менежер чинь хөрхий гадаа айлуудаар явах юм уу яах юм бид тэрийг ойлгохгүй. Тэг яг иймэрхүү байгаа. Тэг яг энэ дээр яаж өөрчлөх вэ гэж гэдэг дээр бол одоо бид нар бүгд л хамтарч ажиллах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллаганд нөгөө удирдлагууд нь ойлгуулах талаас яриануудыг хийх хэрэгтэй. Мэргэжилтэнгүүд нь одоо удирдлагаа өөрчлөх тал дээр ажиллах хэрэгтэй. Тэгээ эцсийн дүндээ энэ бизнес зөв модельтэй болоод ирвэл бүгд win-win байхгүй. Бүгд win-win. Нөгөө хөрөнгийн эзний ашиг орлого бүтээгдэхүүн амжилттай болно, мөнгөөрөө тоглохоо болно. Нөгөө нэг маркетингийн ажилтнгийн ажлын үзүүлэлт сайжирна. Тэ? Одоо бол би айгүй тийм стресстэй тийм байгууллагын орчин одоогийн бизнесийн модель үүсгэж байгаа гэж хараад байгаа байхгүй. Ямар ч судалгаагүй. Тэгээ та нар энийг ингээд үйлдвэрлэлээ зараг гэдэгчдэг. Тэгээ нөгөө хүүхэд юугаа ч мэдэхгүй. Тэгээ ингээд баахан компани ажлын дээр төлөвлөлт хөргөж чадлаараа нэг хэрэвч байдаг юм хүмүүстэй ажиллаад ингээд реклама цацаад явдаг. Борлуулалт нь хийгдэхгүй. Эсвэл хийгдэх заримдаа аз болоод хийгдэн тий. Тэгээ тэрийг ингээд нөгөө хийгдэх болоогүй гэж боддог чинь таагаал шүн хорон гэсэн үг үстэй тий. Шүнжэнгөө бодоод аз таар бол явчандаа ч гэдэг юм ингээд нэг азанд найдсан модель яваад байна шүү дээ. Азанд найз. Гэтэл уул нь энэ чинь ингээд саяны моделийн дагуу харах юм бол ойртой хонж болохоор л байхгүй. Ойртой хонж болохоор. Тэгээд юу руу мөнгө хийгээд хэдэн төгрөгийг олох чинь гэдгийг харж байна. Би энэ дээр тодорхой санаа аваад хэлж чинь. Ер нь яг одоо ингээд эдийн засгийн хямрал болж байна. Тэгэхээр эдийн засгийн хямралыг бол би юу гэж ойлгоод байгаа вэ гэхээр энэ бол эдийн засгийн хямралаас илүүтэй бид нар бизнесийн чадвархын хямрал Монголд болж байна. Өөрөлдөө бидний бизнес хийж байгаа арга болон одоо арга бол өөрөө бас нэг жаахан дутагдaltaй тал байна л да. Өөрөлдөх юм бол энэ өндөр өсөлт ч юм уу энэ анхдагчийн байр суурь бол биднийг хитрхи оптимистик тэгээ айгүй мөрөөдөлтэй. Гэхдээ нөгөө нэг бизнес хийж байгаа арга нь бол одоо компаниуд ингээд томроод байдаг. Гэтэл тэрний чадвах юм уу хийж байгаа арга нь ерөөсөө өөрчлөгдөхгүй байгаа юм л. Энэний нэг жишээ бол одоо компаниуд маш олон 100-аараа давтарч байна. Бизнес одоо бизнесийн орчин байдлыг харахад бол одоо
бидний бодож байгаас хамаагүй хүнд байна. Тэгээ энэ өөрөө ингээ харахад бол ерөөсөө тэр бизнес хийж байгаа аргатай л холбоотой байгаа байхгүй. Нэг юм мөрөөддөг. Бид нар нэг хэсэг жишээлбэл хүн болгоно таавар барьж барай суучих тийм зорилготой байсан. Дээрээс нь ерөөсөө нэг өөрийнхөө хувийн хэрэгцээг хангах гэж бизнес хий. Энэ бизнесийг яаж ч хийсэн миний дур гэж бодно. Яг тэрүүгээр өглөө яаж зүүдэлс ирснээрээ төслөө хийдэг. Ажиллаж байгаа улсууд нь өөрсдөө тэрэнд нь тааруулж юмыг бэлдэж өгдөг. Тэгэхээр ингээд гадны хөрөнгө оруулагчид юм уу 12 онд ингээд Монгол их анхаарал татаад гадны хөрөнгө оруулалтын сангууд их орж ирсэн. Тэгээд нэлээд олон томоохон компаниуд тэр тусмаа компаниуд дээр ирээд бизнесийн төсөл сонсож байгаа байхгүй. Тэгээд бизнес төслийг сонсоход бид нар чи ийм өргөлтөө төвшин манай бизнесийн хөгжил явж байгаа мó чадвар хөгж байгаа мó. Ердөө нэг эдийн засгч нягтлан суурьтай нэг эдийн засгч баахан худлаа тоо хийгээд тавьсан. Яг ч одоо шинэ хөрөнгө оруулагч бизнесийн одоо модель ярьдаг. Бизнесийн модель хамгийн гол юм бол орлогын revenue модель гэж байдаг шүү. Орлогын загвар. Ирэх 5 жил энэ орлогыг яаж олох гээд байгаа бэ гэдгийг батлах хэрэгтэй байхгүй. Зардлууд бол асуудалгүй шүү. Зардлууд бол одоо тодорхой хэмжээгээр бенчмарк гэдэг ч юм уу эсвэл барилга зургийн зураг гэж явуулчихна. Гэтэл яг түрүү чи хэлдэг тэр 3 сая хүнээс хэдэн хэрэглэгч гэдгийг яаж мэдээд байгаа. Тэр хүн энэ үнээр энэ бүтээгдэхүүнийг чи авъя гэж яаж мэдээд байгаа гэдгийг сонирхолтой байхгүй. Үзмэрч юм уу? Тэ? Нөгөө нэг 5 цаг төлөө авах бол 4 цаг хөрөөгөө ирэх гэдэг шиг. Маркетингийн одоо төсөв жишээлбэл жилийн нэг борлуулалтын орлогын 3-4%, 3-5% ч юм уу байдаг гэж бодоход тодорхой хувийн гарцаагүй юу хэн зөвлөж хийх гээд байгаа гэдэгтээ зарцуулах шаардлагатай байхгүй. Өөрөөр хэлэх юм бол бизнесийн одоо моделийн хамгийн гол суурилдаг юм бол хэнд за 3 саясаа хинэн хэрэглэж чинь юу тэр бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн асуудалтай. Дээрээс нь ямар value өгөх гээд байгаа тийм. Одоо бид жишээлбэл ямар судалгаа хийх гээд бол ямар анализ хийх гэж байгаа мэдэх хэрэгтэй шүү дээ. Бид нар өсөлтөөний анализ хийх гээд байгаа мó, customer value анализ хийх гээд байгаа мó, customer segment-ийн анализ хийх гээд байгаа мó. Энэ анализыг аргачлалуудаа өөрсдөө маркетингийн хүмүүс болон компани удирдлагын профессионалын түвшинд гаргах хэрэгтэй. Тэрэндээ тулгуурласан тэр мэдээллийг боловсруулах, цуглуулах, үнэлэх ажлыг хийх хэрэгтэй. Энэний дараа хийхгүй одоо жишээлбэл ингээд маш олон бизнес фейл болж байгаа. Маш олон бүтээгдэхүүн одоо үндэсний брендийг гаргахад бол хэдэн сая доллар хэрэгтэй шүү дээ. Тэр бүтээгдэхүүн чинь шугамыг суйрлуулна, ажилтныг авна, тоног хөрөмжийг авна, борлуулалтын машин хүртэл хэрэгтэй шүү дээ. Эсвэл одоо дээд зах зээлтэй бол. Ингээ болоод үзэхэд нэг бизнес байтахаар нэг брендийг хөгжүүлнэ гэдэг өөрөө асар хариуцлагатай олон тэр өмнө төрлийн зардалтай олон хүний аж амьдралыг шийдэж байгаа асуудал байхгүй. Яг энэ үндсэн дээрээс ер нь одоо бизнес хийж байгаа одоо бизнес хийх бол үндсэндээ хоёр юм чухал юм шиг байна. Нэгдүгээрт биднэрт байгаа боломжийг үнэлэх opportunity гэж нэрлэдэг тийм. Боломжийг үнэлэх чадварыг хөгжүүлэх асуудал. Боломж гэдэг чинь өөр ерөөсөө зах зээлийн одоогийн байгаа боломж юу эсвэл ирээдүйд нөгөө market create гэж нэрлэдэг. Ирээдүйд үүсэх тэр боломжийг яаж олж харж байгаа юм бэ? Тэрийг жишээлбэл тэрнээс танах ямар аргументуудаар ямар борлуулалт хийх гээд байгаа юм бэ гэдгийг үнэлэх асуудал. Энэ бол өөрөө маркетингийн менежер хийх хүний ажлын үндсэндээ 67% байгаа байхгүй юу? Одоо 70-80% гэж. Гэтэл одоо маркетингийн менежерүүд маань одоо яг өмнө нь хэлэхэд их олон компани дээр зүгээр л сурталчилгааны ажил хийгээл нэг ивент зохиогоол гэд. Айгуу сонирхолтой жишээ таадагт хэлэхэд одоо энэ сая Апогийн жишээ хэрэгцсэн Borgo брэнд үндэсний брэнд 30-аад жил явцсан гэд хараад идэг. Гэтэл чинь зарим аймагуудаар ингээд судалгаа хийгээд үзэхэд танил байдлын хувь нь 35% таа гэж байна. Ерөөсө тэрийг мэдэхгүй нэгдүгээр хэрэглэхэд бол мэдэх хэрэгтэй шүү дээ. Брендийн үндсэн зарчимч нөгөө танихгүй бурхнаас таньдаг чөтгөр гэдэг шиг. Гэтэл 35% таа байна. Бид нар бүр сюрприз болж ирсэн. Яагаад энэ олон жил одоо хүн болго хэрэглэдэг
Эсвэл хэрэгэлдэг гэж боддог байтал бүр мэддэг нь 35% байгаа байхгүй зарим газар. Ингээ бодоод үзэхэд бидний ерөнхийдөө бизнес хийж байгаа энэ арга, маркетинг хийж байгаа арга, брэнд бүтээж байгаа тэрэн дээр өөрсдөө сайн илүү мэрэгжлийн байдлаар хандах хэрэгтэй юм шиг. Миний тулд бол гарцаа авахгүй судалгаа хэрэгтэй юу гэхээсээ илүүтэйг ерөөсөө одоо бид нар юуг яаж хийж гэнэ үү гэдэг дээр тань сайн бодож үзэх хэрэгтэй. Энийн үндсэн дээрээс одоо тэр их зардлыг ч юм уу тэр компани бүтэн хувьцааг эрсдэл оруулж байгаа тэр байдлаа аюул сайн ойлгох хэрэгтэй. Тэрний дараа брендийг яаж бүтээх үү, яаж үзүүлэх үү гэдэг талаар илүү нөхцөлтэй юм байна. Нэг л үзгэлтэй. Тэгэхээр би арай нэг энгийн ерөөсөө сая модератор асууж байна. Шийдвэр гаргаж байгаа удирдлагын түвшин юм уу эсвэл бизнесийн эзэдүүдийг одоо энэ яриад байгаа энэ бизнесийн одоо зөв модельээр зөв загвараар яаж одоо бизнесээ хийх тэрийг одоо маркетингийн менежер юм уу эсвэл гүйцэтгэх ажилчин яаж одоо ятгах вэ гэдэг одоо асуулт байна тийм үү. Энэ яг өөрөө их гоё зөрөгтэй тайлбарлах чадвал маш энгийн юм байгаа юм л та. Жишээлбэл бид нар усны үйлдвэрийн менежер гэж бодъё л да. Нэг ус хийцэн байна манайх. За тэгээд судалгаа хийгээгүй яг тэр зорилттой бүлгээ тодорхойлоогүй эсвэл одоо яг тэр сонгодог шалгагдсан тэр одоо батлагдсан тэр бизнес модельээр загвараар яваагүй брэнд бол зарагдахгүй байхгүй. Дөрөв бумаа хэлж казино тоглоод байхтаа биш ямар тийм одоо бүтээгдэхүүн зарагдана гэдэг аз эзэн асуудал ерөөсөө байж болохгүй л дээ. Тэгээд тэрийг л эзэдүүдэд ойлгуулах хэрэгтэй байхгүй. Одоо би тэгээ яах вэ гэхээр тэгээд одоо харин би энийг чинь за хийцэн байгаагаа хэдүүлээ яаж сайжруулах вэ гэдэг асуудал. Rebranding гэж ярьдаг тийм. Restyling, rebranding. За хийх гэж байгаа бол юу хийх үү гэдгээ нухацтай үзье. 40 тэрбумаар, 50 тэрбумаар, 10 тэрбумаар үйлдвэр барьчаад үгүй нэг тэрбумыг энэ нэг судалгаа, энэ нэг маркетинг, энэ нэг бүтээгдэхүүн хөгжүүлэлт гээд байгаа ийм зүйл рүүгээ зарцуулахгүй нь гэдэг логик бүр асар буруу байхгүй гэж. Тэр том хөрөнгө оруулалтыг чинь нөхөх юм энэ лангуун дээр байгаа одоо энэ усал واخгүй юу. Тэгэхээр тэрийг л зөв ойлгох тухай асуудал юм. Энэ дээр дахиад яг маркетингийн холбооны одоо ерөнхийлөгч өөрөө хийж байгаа зарим нэг харамсалтай мэдээлэл нь бол маркетингийн менежерүүдийн өөрсдийн тэр ур чадварын асуудал байна. Өөрсдөө маркетинг гэдэг зүйлээ яаж ойлгож байгаа юм бэ тийм ээ. Жишээлбэл шинээр маркетингийн менежер болоод ороод ирэнгүүт за чи Банакогийн менежер арай одоо сайхан Банакогаа яаж сурчлах вэ гэхээр баахан YouTube үзэж байгаа, интернет үзэж байгаа, нэг пострын санаа гаргаж ирэл хүний сольж ирэл эсвэл одоо видеог дөрөж юу яагаад. Тэгээд тэрийг өөрсдөө үздэг. Өөрсдөө үзэж өөрсдөө баясдаг. Жишээл бид нар Оросд брендингийн нэг компанитай уулзж байгаа. Нөхдүүдийн гол хийдэг юм нь corporate video гэдэг юм хийдэг байна. Байгууллагын танилцуулга видеог хийдэг. Тэгээд тэр маш сонирхолтой лекц. Тэс би бүр сонсоод энэ төрчихсөн. Бид нар Апугийн 90 жилийн 90 жилийн кино хийж явах. За түүх харцагаан зураг те. Тэгснэ хөгжлийн явц. За тэгснэ ардчлал үйлдвэр шинээр баригдаж эхлээд ихний өрөнгө онол амжилттай бүтээгдэхүүнүүд. За тэгснэ хамт олон аз жаргалтайгаа хамт олон ухаантай дараагаар авсан шагналууд. Тэгээ хамгийн сүүлд нь орчин үеийн Апу гэдэг ийм л кино хийсэн. Ер нь би баг бүх корпорат кино тийм л байдаг гэж боддог байхгүй. Тэгээ хамгийн сонирхолтой тэр яг мэрэгчлийн энэ салбар дээр 17 жил ажилласан тэр одоо креатив директор дээр одоо бүтээлч ур бүтээл авсан захирал нь Оросд шүү дээ. Оросд орсохгүй яг энэ модельийг хэлээд энэ бол дэлхийн нийтээр байдаг корпорат киноны модель. Энийг бүгдээрээ хийдэг, энийг бүгдээрээ үздэг гэж боддог. Ингээд маш олон том компаниудын корпорат кинонуудын ингээд YouTube
үтсэн тоонуудыг биднэрт үзүүллээ л дээ. 650, 345 хүн, зарим нь 210 хүн. Тэгэхээр манай ашиг хэлж байгаа юм. Яг үл бидний амьгуух юм гэж байна. Өөрсдөө л үздэг. Өөрсдөө менежмент нь орж үзээд хэдэн захирал нь орж үзээд гой болсон. Ёстой. Янзын энэ өстө манай түүх гэж баярлаж байгаа. Тэгэхээр яг тэр юу шиг бид нар тэр нэг өөрсдөө л таалагддаг юм аа хийхээ болж хэрэгтэй байна. 3 сая хүний яг хэн авах гээд байгааг асууж байна. Яг адилхан. Яг хэн авах гээд байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө тань эргээд ирэх бизнесийг чи өгөөж чинь энэ зөв бизнесийн загвараар хөгжүүлсэн бүтээгдэхүүн юм уу эсвэл одоо үйлчлэг юм аа. Энэ нь таны эргээд нөгөө бизнесийг чинь баг өгөөж юм аа гэдгийг л үнсэх юм аа гэдгийг л одоо ойлгуулах тухай асуудал. Нилээ зоригтой юм хамгаалахын тулд нилээ өөрөө судалгаатай тэгээд гэхдээ юутай байх хэрэгтэй л дээ. Нотлон одоо бол шалган компаниуд Умаа захирал одоо Монголын байрыг дийлэх судалгаа хийж айгуугай позитив эерэг үг хэлчихгүй айгүй хэцүү байдаг гэдэг дуусгаад байна. Маш олон компаниуд бол нэлээд судалгаа хийдэг бас төвшнөр бол орцсон гэж бодож байгаа. Гэхдээ өшөө хийх хэрэгтэй судалгаа өөрөө хямд байдгүй өөрөө нөгөө нэг өртөг хэрэгтэй зардал хэрэгтэй л одоо жишээлбэл наацх нь одоо хийдэг хүнээс яриа авах уу ингээд бодоход л өөрөө зардал хэрэгтэй учраас хямд байдгүй. Гэхдээ хэмнэж байгаа зүйл нь өөрөө тэр эрсдлийг хамгаалж байгаа зүйл нь өөрөө тэр судалгаа хийсэн үнцэнтэй бол харьцуулшгүй л дээ. Тэр одоо та нэг асуулт явсны дараа та бүдээс нэг асуулт асууж болохоор тэгээд яг одоо хоёр классис нэг асууж байна. Тэр одоо асуулт гэж байна. Та бас ингэж одоо бас мөн архитектурын удаач гэсэн. Ер нь маркетер хүн гэж одоо ямар цаг үед одоо бараг 10 жилийн өмнө бараг одоо реклам зарцуулсан юм шиг байна. Одоо ингээ хараад бараг сүүлдээ маркетинг бодлуулалтын менежер гэдэг 2 хүн авч байгаа юм гээд 1 хүн авч байгаа юм шиг дээ. Эсвэл одоо маркетинг хийх мөртлөө Photoshop дээр сайн ажилладаг байх хэрэгтэй ч гэх юм уу те. Нэг ийм хүн одоо ингээд амар байна. Тэгэхээр одоо ер нь энэ маркетинг хүн гэж одоо яг ямар хүн байх шаардлага энэ 21-р зуунд яг одоо Монгол байна гэдэг очихоор яг нь ер нь бол мэдээж хэрэг боловсрол болж чухал тий. Доор хаяхад маркетинг гэдгийг мэдж явах хэрэгтэй. Гэхдээ бидний одоо бизнес эхэлж байхад багнаа захирч гисэн байгаа, апу захирч гисэн байгаа юм. Маркетинг гэдгийг мэддэггүй байсан. Бид нар зүгээр л хийдэг л байсан. Сүүлдээ энэ чинь маркетинг юм байна, энэ чинь борлуулалт юм байна. Тэгээ энэ чинь бизнес хөгжил юм байна, энэ чинь бүтээгдэхүүн хөгжүүл юм байна гэдэл мэдсэн. Яг нь энэ бол түүх юм чинь бүгдөө л тэгжил явж ирсэн. 2003 он гэхэд чинь бол бас л дөнгөж цай буцалж исэн үе шүү дээ. Тэгэл ерөнхийдөө хийгээл идэг байсан. Яг нь мэдээж хэрэг тэнд омж исэн юм байгаа, хоноогүй юм байгаа. Одоо бол тэрийг харахад бол ярихад бол бас инээдтэй юмнууд байдаг л байсан. Гэхдээ мэдээж хэрэг энд бол баг чухал. Нэг хүн бол бүх авиас бүх одоо тий даваа байдлыг гаргахгүй шүү дээ. Тэгэхээр багийн одоо тоглолт бол их чухал гэдгийг би ойлгосон. Ер нь нэг нь одоо жишээлбэл өнгөн дээрээ сайн гэхэд нөгөөх нь дизайнер дээрээ сайн ч гэдэг юм уу. Эсвэл нэг нь сайн ярьдаг ч гэдэг юм уу тийм ээ. Нэг нь сайн компьютер дээр юм шийддэг ч гэдэг юм уу. Ингэж ижил ерөнхийдөө юм бүтдэг. Яг нь жижиг том компани ялгаа бас байна. Мэдээж хэрэг санхүүгийн асуудал байна. Тэгэхээр санхүүгаас хамаарат бас ер нь амжилт бол их гардаг. Тий. Жижиг компаниуд санхүү байхгүй юм чи маркетинг яаж хийх? Зардал гаргаж чадахгүй. Тэд нар бол түрүүний хэлснээр тухайн компани амьдарч байгаа байдал бол хэдэн ажилчтайгаа цалин тавьж борлуулж байна. Энэ нь бол юу гэдэг нь түрүүний хэлж байгаа бол өөрийнх нь төлөө амьдраад байгаа юм шиг тий. Тэр компани эзэн. Гэхдээ тэр компани эзний одоо хүсэл зорилго магадгүй одоо шиг ирээдүг харсан зорилго өөр байж болно шүү дээ. Том компани, жижиг компани. Тэгэхээр юу гэдэг нь бас харьцангуй. Гэхдээ яг нь ер нь мэрэгжлийн
залуучууд маань бас нөгөө яг байглаасаа өгдсөн тийм залуучууд байдаг л да. Маш их мэдрэмжтэй тэгсэн мөртлөө маркетингийн яг үндсэн ойлголт байдгүй. Тэгээд тэрийгээ бас мэдээж хэрэг залуу юм шиг сураад сайжруулчихдаг тийм тохиолдол байна. Яг маркетингийн менежерийн практик асуултыг энэ асуултанд хэрэг болов. Түрүүний асуулттай холбоотой бодгод авахгүй. Гэхдээ ягаад тэгэхээр энэ одоо моделийг өөрчлөхгүй бол одоо ингээд нэг юм яриад байна шүү дээ. Засгийн газар угаасаа модель нь буруу учраас ямар ч хүн ороод хулгайч болтгоо гэж. Ягаад гэвэл энэ нөгөө засгийн төрийн модель буруу байна. Тэгэхээр одоо бид нар энэ менежерийг яаж өөрчлөх вэ гэдэг асуудал биш, моделийг яаж өөрчлөх вэ гэдэг асуудал ярмаар юм шиг. Тэгэхээр энэ тохиолдолд бол одоо энэ багнаа захирал шиг одоо яг модель судалдаг хүмүүс бидэрт асууж чухал. Тэгээд энэ бизнесийн удирдлагуудын биш одоо яг энэ хүмүүс ажиллаа хийх гэдэг нь тэр боломжийг өгөхгүй байгаа. Эсвэл тэр зөв моделээр бизнесээ удирдахгүй байгаа тэр дарга нарыг авчираад иймэрхүү ивентийг одоо бид нар хийх ёстой л доо. Маркетингийн холбоонд маань ч юм уу хийх байх. Ер нь модель өөрчлөгдөхгүй бол юу яагаад ч юм шүү дээ. Тийм шүү дээ. Бид нар одоо энэ залуучууд бүгдээрээ чадaltaй айгуул энд мундаг сургууль төгссөн л байж байгаа шүү дээ. Тэгээ хичнээн гоё юм ярьж орж ирээд нөгөө удирдлага нь ойлгохгүй төв зэрэлээд игээд байвал айгүй хэцүү байхгүй. Тэгэхээр модель өөрчлөх асуудал бол нэгдүгээр айгүй чухал байна. Тэгээ өнөөдрийн энэ ярьж байгаас өнөөдрийн яриач гэсэн дандаа л моделийн өөрчлөлтийн талаар ярьж. Тэгээ энэ бол бүр нөгөө бизнесийн моделийн өөрчлөлтийн асуудал ярьж байгаа байхгүй юу? Менежмент гэж маш олон загварууд байгаа шүү дээ. Гоё одоо хэрэглэгч суурьтай. Тэгээ энийг чи ингээд ярихлаар нөгөөдөл ч ойлгож байгаа гэдэг. За яг энэ нэгдүгээр айгүй чухал юм байгаа даа. Моделийн өөрчлөлт рүү бид нийтээр авах шүү дээ. Хоёрдугаар асуудал бол юу вэ гэхээр ёс зүйн асуудал. Этикгүй бизнесийг хийж. Этикгүй бизнесийг хийж. Тэгэхээр энэ ёс зүй бизнесийн этик гэж юу юм бэ? Энийг яаж байгууллагатай бий болох вэ гэдэг асуудал айгүй чухал. Айгүй чухал. Тэгэхээр этик гэдэг юм их тийм ерөнхий яриад байгаа байхгүй юу? Одоо ингэдэг байхгүй юу? Би зах зээлийн багтаамжийн одоо ингээд хэрэглэгчийн маркет шир чи ямар байгааг судалгаа хийж өгье гэдэг ингээд асуудал тавихлаар өөдөөс яах гээд байгаа юм бэ? Тим судалгаагаар би яах юм? Би нэг 200 мянган төгрөг өгвөл нөгөө компанийн борлуулалтын мэдээг худалдаа тавьчих шүү дээ. Тэр чиний над судалгаа хийж яах вэ? Чиний гайр үн тийм шүү дээ. Тэгээ тэрийг одоо бүр ингээд ийм цагаан ярьж байгаа байхгүй юу? Хулгай шүү дээ. Судалгаа шүү хулгай. Хулгай. Мэдээлэл бол хамгийн үнэтэй юм нь үстэй тэр байгууллагч тэр санал ширээ компьютерс илүү үнэтэй үстэй тэр борлуулалтын мэдээ. Тэрний хагаа ингээд авчих. Тэр нь яг үгээр одоо аюул хандсан болгоод байгаа хүмүүс нь ажилчид нь өөрсдөө хүчтэй. Нөгөө ажилчид нь тэр орчингуудаа 500 мянган төгрөг чи 3 жилийн борлуулалтын мэдээлэл өгч сая төгрөг өгч багтаж. Энэ бол зөвхөн баг одоо манайхан Монголд байгаа л эсвэл ийм өндөр баг доогор хөгжилтэй байгаа оронд байдаг кейс байна. Дэлхийд дээр бол өөр ийм ингэж нэгнийхээ мэдээллийг хулгайлж аваад юм уу тэгээд зах зээлийнхаа продюстэй явдаг тийм шиг мэдхгүй тийм юм бол байхгүй. Тэгээ манай компанид хурж ирээд өсөлтийн судалгаа хийдэг. За тэр нь яг судалгаа хийдэг юу хүсэж байгаа юм бэ? Тэр тэдний борлуулалтын мэдээг олоод ирж. Тэгээ би юу хүсэж байгаа би хулгайч шүү гэж. Наадмын бол тодорхойлдог шийдвэрийн янз янзын аргууд байгаа. Тэрний дагуу манай гаргаж өгнө. Үгүй бол хөгжлөөрэй чадахгүй. Тэгэхээр одоо бид нар менежер дараагийн бидний хийх ёстой юм юу гэхээр одоо моделийг бол бид нар айгүй хурдан ажиллана. Энд дээр бол зөндөө одоо моделийн янз янзын юмуд явах ёстой, сургалтууд явах ёстой, удирдлагын явах ёстой. Энэний дараагийн юм бол этикийн асуудал явах ёстой. Этик. Дараагийн одоо толгой бах одоо зөв болцоод маань этик. Энэ дээр бол юу гэхээр зөвхөн яриад явах хууль орж ирж байна. Хууль санаачилж орж ирж байна. Өөрөөр байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын хууль гэдэг юм уу? Энийг зөрчүүл яах вэ? Зөрчсөн ажилтан яах вэ? Гэт ингээд хуулийн асуудал, хуулийн одоо хууль санаачилж гарах хэрэгтэй. Тэгэхээр ингээд бид нөгөө байгууллагын мэдээллийн нууцлалын асуудал data security гэдэг тийм. Энэ асуудал дээр бол аюулгүй тийм олон улс бол аюулгүй тийм өндөр хэрэгжижээ. Дэлхийн аюул өндөр хэрэгжижээ. Тэгэхээр тэр асуудлуудыг бол одоо Монгол нэвтрүүлэх ажил дээр бол одоо хуулийн байгууллагатайгаа тэр олон улсын тэр одоо ёс зүй одоо хууль яадаг байгууллагатайгаа хамтарч ажиллая гэдээ бас сая ярьж байгаа ирлээ тэр Сингапурт одоо ийм Монголд ингээд хулгайлч гэх нэгээс хулгайлч. Тэгээ ийм хоёр нэг нийт хийж утсан юм аа. За окей.
За одоо жоо оролцогч нартай боломж олгоё. Тэгэхээр асуулт нэлээд. Тэгэхээр таны за ингээд сонирхолтой зүйл бас сайхан туршлагуудад хаалцж байгаа баярлалаа. Нэг ийм асуулт байна. Өнөөдөр яг брендинг судалгаатай хөгжүүлэх юм ярьж байна. Одоо бид нар өнөөдрийн цаг хугацаан дээрээс харахад цаашдаа яг маркетинг судалгааг яаж хийх юм бэ? Тэг. Ингээд харахад бол уламжлалт байдлаас шинжлэгдэж байгаа чагаад байна. Маркетинг одоо нөгөө телевизээр реклама гаргаад, сонин дээр реклама гаргаад, сэтгүүл дээр гаргаад явдаг цаг үе бас тодорхой хэмжээгээр үр ашиггүй болоод харагдаад байна. За одоо шинээр бичиж байгаа сошиал ертөнцийн зүйл юм тийм. Энэ зүйлийг бид нэр яаж судлах юм? Ийшээгийн ямар маркетингийн одоо юу гэдэг юм компаниуд хийвэл илүү одоо юутай болох юм. За одоо шинээр бас Монголд нэлээд яригдаад байгаа нэг контент маркетинг гэж ярьж байна. Контент маркетинг бид нэр яаж ашиглах хэрэгтэй вэ? Тэр дээр бас тэгш нэг санд бодлыг сонсож байна. Салбараас асууж байгаа юм яаж банк санхүү голомс. За бид нар сошиал юм дээр ажилладаг л да манай. Тэгэхээр бид нар нөгөө сошиал дээр ажиллана гэдгийг пэйж нээгээд тэгээд тэр пэйж дээр мэдээлэл оруулаад тэрийг шеэрлээд лайк авах ч гэдэг юм уу. Ийм утгаараа ажилддаг. Сошиал гэдэг бол өөрөө бидний хувьд түрүүн ихтгэлтэй бумаа захирал хэлж илээ. Consumers behavior буюу одоо хэрэглэгчийн зан төлөв гэж юм байгаа юм л. Хамгийн гол сошиал дээр ажиллах үндсэн арга бол тэр хэрэглэгчийн зан төлөв бүлгийг одоо юу гаргаж ирэх асуудал байхгүй. Сошиал өөрөө тэдгээр бүлэг олноороо байж байгаа илүү хурдтай мэдээлэл авч байгаа платформ байхгүй. Тэгээд тэр лугаал яаж мэдээллийн урсгалаа зөв оруулах вэ? За мэдээж одоо өөрсдийн тэр технологиуд бол байгаа. Одоо жишээлбэл сошиал дээр энэ хамгийн гоё ундаа шоу гэж зураг тавиад орохоор хүн тэрийг хараад баярлтгүүлдэг, эсвэл ууддаг ч юм уу эргэлтгүүлдэг. Тэгэхээр сошиал дээр өөрийнхөө ямар нэг тренд болж ин тэр одоо тэр юу гэл технологиуд бол мэдэх хэрэгтэй. Тэрнээс сошиалыг өөрийг нь өөрт нь зориулж ч юм уу маркетинг энэ төр хийн гэдэг бол нэгтгэлийн үр дүн олдгүй зүйл гэдэг. Харин ямар платформ байгаад одоо энүүгээр нь Facebook жишээлбэл өөрөө бизнес хийж шүү дээ. Одоо тэр boost гэдэг байдаг тийм boost гэдэг үл тэр нэг юм мэдээг одоо илүү их үзэгдэх байдлыг ихсэгдэг технологи байгаа тийм. Тэр нь жишээ ганцхан л асуулт байлаа шүү дээ. Ямар бүлгийн, ямар гендрийн, ямар насны хүмүүс төх юм бэ? Энэ мэдээллийг чи харуулах юм бэ гэх дататай өөрсдөө тийм одоо дэлхийн хамгийн том дата одоо бодлого хүмүүсийн дата тэнд л байдаг байлгүй тэгээд тэгээд тийм гээд биччихээр яг тэр бүлэгт чинь л харуулдаг байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө платформ асар том одоо мэдээлэл түгээж болох. За нөгөө талаас бид нар медиа групптэй хамтраад бас тодорхой энэ юунуудыг судалж ирсэн мэдээллийн хүртээмжийн асуудлыг 8 суугаар оргил цагаар 20 сая төгрөгөөр цацсан 25 секундны рекламны ролик people meter-ээр хэмжихээр 5,000 хүнд л хүрсэн байна л да. 5,000. Тэр 5,000 хүн хин үзсэн юм уу мэд. Баахан эмээ өвнөр үзсэн юм уу, хүүхдүүд нь дарцсан юм уу бид нар мэдэхгүй шүү дээ. Ер нь бол ингээд яг хин үзсэн гардаг л да. Гэхдээ бол бидний зорилттой хэрэглэгч яг тэр дотор хэр их байна гэдэг нь бол хэрэгэлцээ. Сошиал бол илүү яг тэр бүлгээ өөрөө тодорхойлоод тий тэрийгээ яагаад эсвэл өөрийнх нь бүтээгдэхүүнээ зориулсан эсвэл бүр зорилт бүлгийн тэр нөгөө одоо групп юм аа үүсгээд тэгээд тэдний рүү мэдээлэл өгч. Гэтэл 18,000 билүү дагагчтай твиттерчний 80% нь одоо тэр чинь нэг юм баг гэж өгдөг шээ. 80% нь яг жинхэнэ Монгол одоо твиттерч байна гэж үзэхэд 20 минут тутам wall refresh одоо refresh гэж ярьдаг тийм.
гэж сэргийж мэдээлэл үзэж байна гэж байна. Тэгэхээр тэр нь хамгийн гол нь үнэгүй. Өнөөдөр өдөр тутмын хэвлэл өсрөл одоо 4 хэвлэж байгаа тийм хамгийн 5-6 мянган хуучин шигтэй байхад болсон баг. 3-4 мянга. Сэтгүүлийн тираж бас нэг тиймэрхүү. За телевиз 70 хэдэн телевиз байдаг л үү одоо 70 телевиз. Айлын үзэж байгаа хэрэгцээ. Тэгэхээр бид нар сошиал дээр өвөрмөц маркетинг хийхээсээ илүү тэнд байгаа хамгийн хурдтайгаар мэдээлэл авч байгаа. За Монгол 800 мянган тогтмол интернет хэрэглэгч байна гэж одоо яриад байгаа шүү дээ. Автагдсан байгаа. Гэхдээ тэр нүү яаж мэдээлэл өгөх үү гэдэг. Тэгээд яг өстой маркетингийн менежмент трендтэй одоо креативити тэр талаасаа өстой нөгөө вайнараа хөрөх үү, постэр хийх үү те эсвэл одоо гоё сонирхолтой conversation ярилцлага хэлбэрээр хөрөх үү. Энэ бол одоо нөгөө дараагийн технологиас одоо нөгөө tools буюу одоо багаж тэрний асуудал бол авчиж байгаа юм. Платформ гэдэг талаас нь харах хэрэгтэй. За, ер нь яг маркетингийн менежерийн хийдэг ажлын тухай яригдахаар ер нь 80-90% нэг аягүй сэтдэг. Тэгээд их гой санаа гаргадаг ч юм уу тийм л хүн юм шиг л ойлголт ерөөхдөө нийтлэг байна. Тэгэхээр хамгийн гол жишээл яг судалгаатай холбогдуулаад тайлбарлахад энэ маркет коммуникейшнийг яаж хийх үү, медиа сонголтыг яаж хийх үү гэдэг бол өөрөө ер нь бол маркетинг борлуулалт хоёр бол ерөөсөө тоотой ажиллах юм билээ. 3 сая хүн байна. Тэрнээс хэдэн яг танай таргет групп хэдэн 300 мянга. Тэр 300 мянга гэдгийг яаж мэдээд байгаа юм бол яг 300 мянга 500 мянга. За тэгээд тэрний дараа бол мэдээж энэ 300 мянган хүнд ямар юм таалагдж байна, ямар бүтээгдэхүүн хөрөх үү гэдэг бүтээгдэхүүн хөгжүүлэлт нь чухал байх л да. Ямар value add хийх гэж байгаа юм. Ямар сонголтын критерий байна тэр хүмүүс. Нийтлэг. Ямар нийтлэг сонирхол байна. Гэх мэтлэнгээр энэ бүтээгдэхүүн хөгжүүлэх ерөөсөө зөв бүтээгдэхүүний зөв хүнд нь хөгжүүлэх ажил бол үндсэндээ маркетингийн менежерийн нэг номерын асуудал байгаа байхгүй. Тэрээс шил ямар нэг юм хийчээ тэрийг гоё аргаар хүргэх асуудал биш байгаа байхгүй. За ингээд дараа нь боллоо. Окей 300 мянга гэж бодвол за 300 мянган хүнд яг танил байдлыг яаж бий болгох вэ? Танил байдал нь одоо 100% хүргэе гэж бодъё л зорилттой байна. Танил байдлыг ямар аргаар хийдэг? Эсвэл одоо нэг ийм асуудал байна. За гэх мэтлэнгээр яг тэр медианы сонголт, медиа чи янз бүр сошиал медиа бол жишээлбэл хэдэн хүн ашигладаг, яг хэдэн хүн яаж хийх, тэрний хүртээмж нь хэр байх юм, эсвэл тэр очиж байгаа тэр нэг хүч нь хэр байх юм, анхаарал нь хэр байх юм. Нэг хүний асуудал бол амархан шүү дээ. Нэг хүн юу мэддэг вэ? Одоо би жишээлбэл мэндээ юу мэддэг үү гэдгийг бол би сайн мэднэ. 300 мянган хүн яаж мэдэх? Одоо юу бодоод байна уу? Эсвэл манай талаар нэгдүгээр ямар танил байдал нь яаж үүсээд байна уу? Имиж нь яаж бүрдээд байна уу? Худалдаа авах сэтэл нь яаж үүсээд байна уу? Хэдэн хувь нь яг үнийн ширхэгч болоод байна уу? Ингээд бодоод байхад ерөнхийдөө маркетингийн төсөв ингээд 300 мянган одоо хүлээгч хамгийн ятхан хэрэгсэл нь одоо юу гэдэг баг нэг ч хамгийн хэрэгслэр Монголд бол сошиал медиа баг л да хоёрт нь телевиз баг. Гэхдээ телевиз бол аюул сонирхолтой судалгаа байд юм билээ л дээ. Нэг телевизийг нэг нэвтрүүлгийг нөгөө нэг элбэгдэрж ерөнхийлөгч хин хоёрын юу хитэн хүн үзүү гэж ингээд байсан чинь. Бид нар бүхэн үзээд гэж боддог. Ер нь максимум нэг нэвтрүүлгийг чинь 50-60 мянган хүн үздэг юм чинь. Хамгийн максимум. Бараг дунд чинь бол 4-5 мянган юм шиг байлаа шүү дээ. Тэгээ яг энэ үед би үнэхээр яг ямар хэлбэрээр тэр хүмүүстэй communication хийх юм бэ гэдэг сонирхолтой зүйл. Яг энийг судалгаагүй, тооцоогүй, зөв медиагаа ашиглаагүйс болоод хасар хэмжээний одоо хөрөнгийг үргүүл зарчиж байгаа. Би бол Монголд судалгаа хараагүй. Нэг Европт хийсэн судалгаагаар нийт маркетинг коммуникейшн хийж байгаа энэ төсвийн 80-аас дээш хувь нь үр дүнгүй ашиглагддаг юм байна. Хүндээ очдгоо буюу одоо хүндээ очиж чаддгүй эсвэл тэр мессежийг хүргэж чаддгүй юм байна гэж. Тэгээ бодоцоход нөгөө 300 мянган хүнд
Хүрэхэд бол чи би 3 сая хүндээ цацаад байж болохгүй. Гэхдээ цацгаас өөр арга байхгүй. Тэгээ 300 мянгадаа яг очиж ийнэ үгүй юу? Нэг хүнд одоо хэдэн төгрөг 300 мянган нэг хүнд хүрэх зардал нь бол жишээл ивент тэтгэлэг дээр юм байдаг шүү. 3 мянган хүний үзэж байгаа концерт 5 сая төгрөгөөр ивент тэтгэл нэг хүний хүрч байгаа зардал нь 1500 төгрөг байхгүй. А нэг флайер хийгээд 60 төгрөгийн флайер тараах юм бол 100 мянган хүн тараах юм бол 6 сая төгрөг байхгүй. Яг энэ шиг 300 мянган хүнд ямар медиа ашиглаад яаж хүргэж ийнэ гэдэг нь өөрөө 300 мянган төгрөг бол хамгийн багтаал нэг 30 сая төгрөг хэрэгтэй байна. Жишээ. Гэх мэтлэнгээр тэр брендингийн ямар үедээ байхыг, ямар бодлоготой байхыг гэдгээс хамаарат яг тэр судалгааны дата тоогоо яаж ашиглах юм бэ гэдэг энэ л яг энэ брендинг болон судалгаа гэдэг хоёр юмны хоорондын тэр холбоос нь болоо гэж бодож байна. Тэрээс ч бол нэг яг хүнд хүргэж болно. Баахан медиагаар мэдэж болно. Гэхдээ үр дүн нь яг ямар байна вэ гэдгийг дахиад харах хэрэгтэй юм шиг. Нөгөө л дөрөв чи танил байдлын өв хэдүү хөв байна вэ гэдэг шиг. Танихгүй бол авахгүй шүү дээ. За чинараас асуулт яно. Абахо тэрс гома одоо хэлбэлээс энэ замдэж игээд сайн судлаа яаж байгаа. Баярлалаа хамтраа видео класс нэмжиж мэдээж бас игээд сайн шилээ суугийн онцлог гэдэг мөн суугийн хөөсрөл дээр тодорхой хэмжээнд товлол хийж байгаа. Тэгэхээр энэ юу одоо зөвлөгөө өгч байгаа шүү дээ. За манай брэнд бол нэг стайл. Өнөөдөр энэ суугууд ч өнөөдөр аюул бас хөөсрөлтэй байна шүү дээ. Би энэ дээр бүр одоо ийм байдаг, тийм байдаг. Жишээл манай одоо бидний явж байгаа яг арга бид нар медиа төлөвлөлт гаргаж өгдөг бүтэн концепт, маркетинг концепт, за шинэ бүтээгдэхүүн бүрдүүлэлтийн асуудал, за зах зээлийн судалгаа, зорилт хэрэглэгч, сая манай хэрэглэгч, манай захирагч бусад одоо зүйлсүүд бүгдээр бид нар өөрсдийн одоо зөвлөмж консалтинг гэдэг юм гаргаж өгдөг. Медиа дээр бол бид нар одоо маш энгийн аргаар ажилладаг. MMCG-д үндэсний хэмжээнд хийсэн медиа судалгаа байна. Жил болгон апдейт хийгдэж байгаа тийм үү? Бид тэр судалгааг л авдаг байхгүй. Тэр судалгааг аваад манай өнөөдөр энд зарах гэж байгаа юу гэдгийг одоо нөгөө гурван маань хин зориулагдж байгаагаа үзээд тэр судалгаан дээрээс яг энэ сувгийг хаагур хийхэн үзэж байгааг нь гаргаад классик медиа одоо сонгодог медиа төлөвлөлтийг хийгээд өгч. За сэтгүүл бол сэтгүүл, хэвлэмэл бол хэвлэмэл. Тэр байтугай одоо гадаах одоо нөгөө аутдор тий рекламууд ямар байх вэ? Энийг гаргаад өгч. Сошиал болон бусад нөгөө интернет одоо мөнгө төгрөгөөр бол үн төлбөргүй тэр платформ өгж байгаа үн цэнээрээ бол маш өндөр өгөөчтэй тэр талбарыг бол ашиглах тал дээр мөн ялгаагүй одоо энэ хэрэгжилж байгаа хүмүүсийн бүлэг нас одоо тэгээд нөгөө ажил төрөл орлогын их үүсвэр би одоо хэлхэн зөвгүй тэр эдний судалгаанд ч бүр юм байгаа шүү дээ. Реклам үзээд хэдэн хүн тэр рекламны дараа шийдвэр гаргасан бэ гэдэг нь хүртэл байгаа байхгүй. Та жишээлбэл реклам үзээд жишээлбэл энэ рекламаар үзснээр танд нөлөөлөд та худалдаа авах ч юм уу энэгээр үйлчлүүлэх шийдвэр гаргадаггүй гэдэг тэр тоо хүртэл байгаа. Мэдээж бол олонлогоор төлөөлүүлсэн тоо байгаа л. Тэгтэл иймэрхүү одоо датануудыг харж болно. Бас өөрөө сая хэлж чинь өшөө нарийн болгомоор байна. Өшөө одоо илүү датабаз дээр ажилламаар байна гэж хэлж чинь. Тэгээ бид нар бол жишээл манай компани яг мэргэжлийн медиа төлөвлөлт гаргаж өгдгийн үед бол бэлэн одоо тоон судалгаа. Тэгэхээр тэнд дунд бид нар үзмжээр энэ Star TV аятайхан шүү. Монгол ичтэй хамгийн мундаг ч юм уу ингээд Монгол ичтэй мундаг. Гэхдээ Монгол ичтэй гэж үзэж байгаа бүлэг л байгаа байхгүй. Тэрнээс биш трафикаараа одоо юу гэдгийг
хамгийн өндөр ч юм уу тийм шиг би нэг телевизийн сэдв яагаад айгүй ярих дуртай байгаа тийм гэхээр бид нар одоо бас MNB гэдэг Монголын үндэсний телевизийн ребрендинг дээр бас ажиллаж байгаа төсөлтэй. Телевизийн салбарыг нэлээд судалж байгаа, нэлээд олон датаасан хамтарч бас сая нэлээд өвдөлтөд судалгааг бид нар сая дуусгасан. Одоо 2-3 дахь этап руугаа шатруугаа ороод явж байна. Тэгэхээр телевизийн өмнө бол бид нар тэгжил харах хэрэгтэй. Би бол кейс дээр амьдрал дээр за юу яа UBS үг TVS үг би одоо нэг маркетинг дарагч заяатай ийм тэр хүний яг мундаг ийм олон жилийн тэр нэг хөрвөлөгдсөн туршлага за тэр салбартай ажилласан тэр нэг хандлага юм мэддэг юм байна. Гэхдээ бол тийм тохиолдол байдаг. Би ч гэсэн өөрөө за юу яа TVS-ийн хөдөөнийхний хүздэг TVS үг UBS үг тэр Universe Song-ын дундор тэр иймэрхүү мэдрэл тэгснэ өөр нэг аятахаар сериалтай юуны дундор үг яг үздэг ч юм уу шүү мэдгүй шүү дээ. Одоо тэр хандлага бол өөдөггүй. Одоо энэ бол нөгөө мөнгө компани мөнгийг үрж байгаа асуудал. Илүү орчин үед чинь энэ мэдээлэл түгээх чинь нөгөө хуучин шиг ингэж цацаж түгээдэг байсан бол одоо бүр нөгөө concentrate те бүр төвлөрч одоо би бүр яг төгөлдөрт өгнө гэдэг. Яг энэ хүнд хүргэнэ гэдэг чиглэл рүү орцсон яваад байгаа шүү дээ. Тэгэхээр судалгаа одоо нүд чинь сэдв байна тийм байгаа шүү дээ. Судалгаа арах хэрэгтэй. Тэр медиа судалгаа ямиг бол одоо нээлттэй байдаг гэж ойлгосон шүү дээ. Хэрэглэх байгууллагуудад те. Бумаа тэрэн дээр хэлэх байх. Та бол ерөнхийдөө жоохон ингээд жоохон акагаар ингээд шүршээд байсан. Би бол алдаж исэн гэдэг бол зөвшөөрч байна. Миний алдах нэг хэрэг. Энэ бол миний алдаа. Хүнээс консалтинг сервис хийнэ, үйлчлэгээ хийнэ гэдэг мөнгө аваад зөвлөгөө өгж байгаа тэр бол алдах тийм юу байхгүй. Ирэх байхгүй. Тэр хүн чинь буцаад чи таваар яас худалч нөхөр вэ? Шал худлаа юм зааж өгсөн биш чи надад. Тэгээд надад хариуцлага тооцсон байхгүй. Тэр үед би мөнгөний үрцэн биш шүү дээ. Тэгэхээр энэ юу байхгүй тул яг энэ дээр бол үнэхээр бид нар бодит үндэслэлтэй. Одоо яг тийм юу руугаа явах ёстой л. Тэгэхээр одоо цацалтыг хийхэд тулд ийм мэдрэмж өндөртэй бафошиг хүнээс асуугаад цацалтаа нэг хийж болох л дээ. Тэгэхээр яг бас мэдрэмжээр бол бас явж байгаа. Тэгээд нөгөө Warren Buffett ч үлээ хин ч үлээ нэг хэлсэн байдаг шүү дээ. Нөгөө реклам сурталчилгаанд зарцуулж байгаа миний зардлынхаа би 50% нь бол хүрээд 50% нь бол хүрдгүү гэдгийг одоо өөрөө шиггүй зарцуулагдчихдаг гэдгийг би мэддэг. Тэгэхдээ аль 50% маань хүрээд аль 50% маань хүрээгүй байгааг мэддэггүй. Тэр л асуудал байгаа гэдэг. Тэр яг бид нар одоо яг ийм медиа хэрэглээний талаар судалгааг илүү сайжруулах төрний хэлсэн нэг медиа хэрэглээтэй харьцаж байгаа байдлын судалгаа модлаа станаар хэдэн өрн гүйлгэж хараад байна гэх юм уу. Энэ наривчсан судалгаануудыг бол цаашаа өргөжлүүлээд хий гэж бодож байгаа. Тэр хийх ч ёстой юм байна. Тэгээд яг мониторинг бол сайн явах ёстой. Мониторинг судалгаа. Одоо нөгөө түрүүн ярьж байсан реклам сурталчилгааны компани ажлыг засчаад бид нар хөөсрөл гэдээ яриад байна шүү дээ. Хэдэн хувьд нь хүрч байгаа амар лаг рекламны компанид явуулж шүү захирлаа хэвээр үнэн гүйл байсан. Шүү дээ амар лаг рекламны компанид гэдгийг одоо юу ямар юугаар хэлээд байгаа нэр одоо яг тэр мэдээллийг яг хэдэн хувьд нь хүргэсэн байгаа. Тэгээд тэр хэдэн хувьд нь ойлгомжтой байсан гэдэг нэг ийм араас нь дагсан мониторингийг ингээд нөгөө томоохон реклам компани ажлуудынхаа ард хийчихэд байх юм бол бид нэг 2-3 удаа хийчихэд яг аль суугны үр дүнгүй байгаа. Аль сууг дээрээсээ илүү нөгөө мэдээллийг авсан байна гэдэг трендээ бол харчих واخ. Тэгээд тэндээсээ бид трендээсээ бид нар өөрсдөө нөгөө реклам сурталчилгааны төлөвлөлтийг засаад эхлэх واخ. Тэрнээс биш одоо ингээд айгүй их мөнгө төсвөлөөр зацаал тэгэл одоо хэдэн хүнд хүрсэн ч мэдэхгүй яасан ч мэдэхгүй ингээд яваад ээж болохгүй. Ер нь бол одоо түрүүн алтан цагт хэлж штэ тэр амар өндөр рейтингтэй тэр ерөнхийлөгчийн бараг тэр 100 их юм шиг байна тий. 56,000 хүн үзсэн байж тээ. 56,000 хүн үзсэн байж тээ. Тэгэхээр эн чинь бол мэдж байгаа ганц нэг тоол одоо хэлж штэ. Тэгээд
Ер нь бусад орнд бас байдгийг би Монголд ямар байдгийг мэдэхгүй гэдэг чинь тэгээд чи бид нар ч гэсэн мэдэхгүй шүү. Компанид ажил явуулаад магадгүй 3 хүн өргөмж хөрөж байна. 50 сая төгрөг зэтсэн. 50 сая төгрөгийг компанид ажил явуулснаар бид нар нөгөө зорилтыг хэлж байгаа 3 хүн бидний өгсөн байх байна. Тэгэхээр энийг бол бас эргээд тийм мониторинг хийдэг болцтой юм байна. За баярлалаа. Өөр орцогчноос асуулт. Санаа. Би зөвхөн нөгөө MSG-ийг мэдүүлдэг өмнө энэ сонирхолтой. Тэгээд сая ингэж бодлоо. Энэ нөгөө амтлаа зовтой хавтаад хэлсэн мэдүүлгүй. Амтлаа судалгаа гэнэ. Танаа заавал шүү дээ. Амтлаа судалгаа гэдэг. Зүгээр яг моделийг өөрчлөлтөө яриад штэ. Ихэд бол өөрчлөж байгаа моделуудаа судалгаагаа амтлуулах хэрэгтэй юм шиг. Айгуу мундаг судалгаа хийж байгаа бид нар мэдчихээ сонсож байна. Гэтэ амтлж үзмээр. Ерөнхийдөө нэг манай компани дээр амтлуулах. компани ч өөрөө хэлснийг хэлтэй авах штэ. Дээрээс нь хэрэгцээтэй судалгааны хэрэгцээтэй бүх судалгаа өнөөдөр бол одоо ингээд судалгаагүйгээр юм хийж бол бараг болохгүй юм шиг хөвчлээ шүү дээ. Гэж бодоод ерөөсөө одоо энэ ингээд хоёр одоо үндсэн шигүү үсний салбарын хоёр регионоор бүр суулгаж байгаа. За бид алдчихээ. Одоо цааш мэдээж тодорхой хэмжээнд бас онохын тулд онсон кейсүүд яг хаагүй судалгаа тоотой явуулчихад байна. Танаа үн өндөр үү гэж хэлж байна. Юу нэмэгдэж байгаа. Одоо дээр ингээ маркетинг үсээс судалгааны хүмүүс байгаа. Тэгээд яг өнөөдөр энэ хүмүүс ингээд таад яаж тааш ингээд хүн сурчлаа ивентээр хязгаарлалтай байна вэ гэхээр бид нар онлайн хэлхийг бол хатсан байгаа. Маркетинг гэж юу вэ? Маркетинг нь ямар ахтай вэ? Тэр мэдж байгаа болохоор мэдж байгаа боловч нөгөө удирдлагууд энэ оюуны хэлбэрээс өгөхгүй байгаа. Тийм болохоор одоо иймэрхүү ажиллаар хийгээ багтсан. Одоо яг танаа MMC-жээр ч гэсэн хандж байна л одоо жишээ нь судалгаач оюуны хөтөлбөр. Тэгээд очихоор ингээд компани удирдлага тоож өгөх хичээлсгүй гэдэг яг ижлэн асуудал бид нар болон тохиолддог. Тэгээд танаа компани хахад 2002 он одоо байгуулагдсан гэдэг байна. Тэгэхээр би таад нөгөө ярьсан энэ нөгөө нэг одоо эхлээс ирүүлээ яг лог хатгаа гарч байна. Юу гэхээр танаа 2002 онд одоо бүтээгдэхүүнийг гаргаад ингээд үйлчлэгчдээр ингээд 50 дээр тавьсан байгаа байхгүй. Үйлчлэгч одоо 13 жилийн дараа хэд үйлчлэгчтэй нь одоо хэлсэн. Тэрийг одоо хэрэглээ болгоогүй те одоо яг хэрэгцээтэй гэдэг нь бас стил ойлгоогүй явж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр танаа энэ бүтээгдэхүүн co-creation гэдэг цаашин тайлбартай бүтээгдэхүүн гаргаад ирсэн байна. Тэгэхээр таалагдж байна. Гэхдээ яг хэрэглэгч худлаа авах гэхдээ пакэжийг хараад байна уу эсвэл үнийг хараад байна уу гэдгийг танах нөхцөл судалгааны компани учраас энийг өөрсдөө судалгаа хийгээд удирдлагууд яг гоё пакэж үнийг саналтайгаа одоо юм боловстэй магадгүй зөвшөөрөөд ингээд дэмжиж явах олцоод байх гэж бодож байгаа. Энээрээс бол дахиад нэг асуултсан. Түрүү хэлжсэн хэрэгцээнд дээр суурьж одоо жишээ бизнес явуулаа. Бүсэл дээр бас суурьж бизнесүүд явуулдаг тохиолдол байдаг. Жишээ технологи бизнесүүд аваад хийж явдаг. Хасаг үйлчлэгээний багаар хийж явдаг. Гэтэл одоо яг бүсэл дээр одоо ингэ суурьжсан бизнесүүдээр одоо Монгол брэндүүд өрсөлдөд гарыг гэхээр Монгол үйлдвэрлэлөө Монгол брэнд гэдгээс өөр ингэ нөгөө хасах юм юу байхгүй болчиход байна. Ингээд та бүхэн санаа өгөхгүй юу одоо бүсэлээр суурьсан бизнесээр одоо би одоо архины одоо чихний алдаа гэж чинь яг бол анхдагч хэрэгтэй биш шүү дээ. Бүслийг хэрэгтэй болгож чадсан бизнесүүд хамжтай болдог. Гэтэл эдгээр хасаг зэргийн брэндүүдээр Монгол компани жишээ хангах боломж байна. За гоё сэдв байна. Ашгүй судалгааны сэдвээс өөр ярьж штэ. Гоё сэдв байна. Гоё асуулт. Би яг би өөрөө одоо
Чингис хаан гэдэг Апple компани үйлдвэрлэсэн архийг олон улсын зах зээл дээр гаргах тэр багт орж ажилласаа би одоо Апплд ажиллахгүй байгаа. Гэхдээ ажиллаж явах үед түр ажиллаж ирсэн. Нэлээд гүнзгий орсон. Нэлээд олон гадны яг энэ чиглэлээр мэргэжсэн жишээлбэл юу гэдэг Johnny Walker, Malibu, одоо Baileys гэдэг ийм дэлхийн бүр бестселлеруудыг зах зээлд гаргасан тэр CEO нар эдрийг одоо Apple компани чинь цалинжуулаад тий CEO болгоод Англид одоо Чингис хааны International гэдэг компани төр байгуулад бид нар ажиллаж ирсэн. Нэг л зүйлийг ойлгосон. Ер нь бол бид нар Чингис хаан гэдэг архины тухай ярьж эхлэх нь өөрөө хоёрдугаар шатны асуудал байхгүй. Нэгдүгээр шатны асуудал нь би түрүү ихтгэл дээр хамгийн сүүлд гаргасан слайдыг та нар санаж байгаа бол тэр слайдн дээр ингэж байгаа шүү дээ. Би таныг мэдэхгүй тий юу гэдгийг чи мэдэхгүй хаанаас ирснийг чи мэдэхгүй тий одоо яах гээд байгааг чи ер нь мэдэхгүй би өөрөө чи тий тэгэд юу зарна гэдэг нэг та надад гэж асуу. Ерөөсөө энэ асуултыг асуудаг байхгүй. Монгол яагаад Монгол цагаан арх зарах? Яагаад Монголын цагаан арх гэж юу ялгаатай? Грегус Монгол гэдэг чи юу юм? Чингис хаан гэдэг хүнийг бидний баатар واخхой. Тэр бол бидний national proud. Бидний одоо өвөг дээдс түүх дэлхийн одоо нөгөө дайтыг хэмжин энэ төр гэж бид нар гоё орчуулга, гоё үгнүүд хийгээд байна л доо. Дайтуулжсэн улсуудын өнцгөөс тэд нар ч юм зарах гэж явж штэ нэр. Харахаар варварууд واخхой бид нар. Өвөг дээдсийн одоо эзэлж төрөмгийлж occupation гэж ярьдаг тийм оккупац гэж явж исэн тийм нөгөө татар Монголын ардаа одоо эго байгуулж исэн тийм хүмүүс واخхой. Оросыг 300 жил илүү тийм жишээл Оросоос 300 жил татвар авч ирсэн тийм. Тэгэхээр бид нар ерөөсөө энэ брэнд Монгол брэнд гаргах асуудал нь өөрөө Монгол улсын identityтэй холбоотой асуудал. Монгол улс өөрөө гадагшаа ямар одоо ондоочлоор өөрсдөө танилцуулах гэдэг юм бэ? Тэгээд манай компани яг энэ сэдвийг бид ингээд аваад нэлээд ингээд ярьж эхлээд байгаа л да нийтлүүд гаргаж байгаа. Тэгээд ер нь яг гаргаж ирэх гээд байгаа. Одоо яг сайн өөрөө чинь форум дээр хилцүүлэг дээр гаргаад ирсэн шиг бид эхлээд гаргаж ирээд за тэр энийг шийдэх энэнд анхаарал хандуулах ёстой тэр төрсгийн аппаратур одоо юу гэдэг энийг энэ рүү хандуулах гэдэг ингээд нийт жишээ наацхан би дөрөв ихтлээ эхлэхдээ хэлжсэн. Identity гэж үгүй чи өөрөө орчуулаагүй шүү дээ. Одоо ID гэдэг бол бусдаас ялгарч байгаа ялгарл тийм ээ. Гэтэл бид нар гадагшаа танилцуулахаар Монгол улсын ялгарл юм уу, ондоош юм уу, ижилсэл юм уу энэ зүйлээ дотроо одоо чинь ижилсэл болж хуурж иж гэдэг юм. Ийм зүйлээ эхлээд яриад Монгол улс өөрийгөө аюул сайн брендинг хийгээд одоо Incredible India, Malaysia, Truly Asia өөр юу хичтэй дэлхийн орнуудын зөндөө олон кампанид ажилладаг шүү дээ. Том амжилт дүрээ Smiling Singapore гэж том кампани байсан баг. Ийм кампани шиг одоо том энэ өөрийн identity-ийг хийгээд тэгээд араас нь тэр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээр явах хэрэгтэй. Дахиад нөгөө бүтээгдэхүүн өөрөө судалгаатай хэн зориулагдсан чацарганы уулзалтанд оролцоод ирсэн хүн ярьж ирсэн бидэрт тэр том конференц болсон хятадд чацарган тариалагчны чуулга. За тэн дээр 70% нөгөө конференцд бүртгүүлээд оролцож байгаа хүмүүс нь монголчууд байна гинэ. Монголчуудын маань очсон зорилго нь чацарганаа зарах. Чацарганаар хийсэн нөгөө сироп бүтээгдэхүүнээ зарах. Ийм зорилгоор очсон. Нөгөө дархлаа яриад л ханаа томууд сайн чацарганы тосвол одоо шарах сөрөмөр гэдэг ч юм. Одоо яг нэг үйлчлэл өөрөө очсон хүн ярьж ирсэн дээ. Ичж өгөхөө шахсан. Яагаад гэвэл хятадууд бол чацарганаар хөрсний нуралтыг
хамгаалдаг юм байна. Хөрсний нуралтыг хамгийн сайн тогтоодог ботлог ургамал нь өөрөө чицэрхэн юм байна. Тэр асуудлаар л ярих гэж ирсэн. Яагаад гэвэл хятадын ангаах ухаан ч гэдэг юм уу тэр технологи нь өөрөө чицэрнаар дархлаа сайжруулдагаас дараачийн шат руу орсон юм байна л да, тийм ээ. Орсууд бол бүр өөр юм ярьж очиж байгаа тийм. Үйлдвэрлэлийн одоо ямар тос мосын юунд ашиглах уу гэдэг гэсэн. Тэгээ Орос Монгол хятадууд цугласан. Манайх нь 70% нь монголчууд. Гэхдээ бид нар чицэрнаа зарах гэж одоо чицэрэн гэдэг чимээс бол гэдэг. Тэгэхээр бид нар өөрсдөө юмаа гаргах гэж байгаа улсууд маань бас зах зээлээ мэдчих хэвээр тийм судалсан байх хэвээр хүнд өгөх гэж байгаа. Нөгөө түгээр улсаас бол энэ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна гэдэг нь Монголд одоо ингэж нэг хийрхэл болтол нь явуулахаас илүүтэйгээр нэг юм зураг байдаг үстэй тэлээ билүү барай зогссон. Ийм манай нэг ерхий сайд гэсэн үний зураг байдаг шүү дээ. Энэ бол үндэсний үйлдвэрлэл гэдэг оюун гишүүний хэлсэн оюутлага бол баялаг үйлдвэрлэгч шээ. Таавчгийн үйлдвэрлэгч баялаг үйлдвэрлэгч гэдэг ингээд ярьж байгаа. Ийм хийрхэл болтлоо явуулахаас илүү Монгол улс өөрөө энэ үндэсний гэж байгаа энэ бүтээгдэхүүнүүдээ олон улсын зах зээлд гаргахад ямар одоо спорт дэмжлэг үзүүлэх юм бэ гэдэг ийм асуудлууд нь төрүүлж нөгөө платформ гэж ярьдаг тийм тэрийг бэлдээ араас нь ингэж одоо гарах юм асуудлууд байгаа юм л та. Яг ийм бэрхшээл байдаг юм. Ерөөсөө хамгийн түрүүнд асуудал яагаад Монгол арих гэж Чингис хаан гэж хий. Их орн Гингис хаан гэж явж байгаа байхгүй. Чингис хаан гэж хий. Ийм асуудлууд эхэлж ирсэн. Бид маш олон удаа уулзчихсан, хийж ирсэн. Тэгээ үнэхээр одоо энэ экспорт гэдэг бол бүхэл бүтэн шинжлэх ухаан маш их хөрөнгө оруулалт аюул том юм байна. Тэрээс одоо нэг контейнер арих юм уу эсвэл нэг контейнер чицгэн Япон руу очиод гутаа нөгөө 70 эдэн суугаараа Монголын үндэсний үйлдвэрлэгч экспортлагч тийм компани одоо гэж зарлах бол бас арай мэрэгжлийн бус хандлага байгаа юм. Тэр урт хугацаанд бол өөрөө амжилт болохоор тийм юу бол биш. Сайн юм дээр бас нэг санаа хэлсэн. Ер нь удирдлагын шийдвэр гаргалттай маркетингийн менежерүүдийн ажиллах тэр шийдвэр гаргалт нөлөөлөлттэй холбоотой юм дээр бол би бол жишээ өмнө маркетингийн бодлого тавьсан жахтаа нэлээд тулгарч ирсэн зүйл л дээ. Тэгвэл ялангуяа хөрөнгө оруулагчтай байгаа тийм. Тэгэхээр яг маркетингийн зардал яагаад хэрэгтэй, яагаад судалгаа хэрэгтэй. Тэн дээрээс гол юм бол тэр удирдлагын шин бүрийн educate хийх сургах хэрэгтэй болд юм л дээ. Сургахын тулд яах хэрэгтэй вэ гэхээр эхлээд өөрийнхөө хийж байгаа одоо арга барилаас бодмоор юм л дээ. Жишээлбэл зөвхөн судалгаа зөвхөн одоо судалгааны байгууллагаар хийдэг зүйл бас биш юм байна л дээ. Мэдээллийн боловсруулалт өөрөө бүх төвшөндөө явагдах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол жишээлбэл бид нэг үзэсгэлэнд оролцож байгаа бол үзэсгэлэн хэдэн үзэж байгаа. Эсвэл дэлгүүрт нэг юу зөксөж байгаа бол тэр дэлгүүрээр өдөрт хэдэн хүн орж үйлчлүүлв. Эсвэл рекламны самбар тавьсан бол тэр самбарынхаа доор нэг оюутан өгцгсөөгөөд өдөрт хэдэн хүн тэр самбарыг сонирхсан гэдгийг юм үзчихмээр юм шиг. Өөрөөр хэлэх юм бол ерөөсөө тэр шийдвэр гаргалт нь өөрөө ийм үндэслэлтэй тодорхой мэдээлэл дээр тулгуурлаж яадаг ийм зарчим руу орох хэрэгтэй. Ялангуяа удирдлага бол гэхдээ сонирхдаг л даа юм тэр одоо мэдээллүүдийг бүр өөрт нь ойлгох хугацаар л тайлбарлах хэрэгтэй юм л. Одоо шилээ ингэчүүл ингэч шүү гэдэг. Ингэчүүл бид нар хэдэн төгрөг алдна, ингэчүүл ингэн. Эсвэл энэ дизайн чи хүмүүс таалагдахгүй байна гэдгийг баримттайгаар гаргаж ирэх хэрэгтэй юм л. Хоёр дахь тэр юуны хувьд бол маркет креатив тухай тийм. Одоо шинэ зөвхөн хэрэгцээлээр тулгуурлах биш, бүр шинэ хэрэгцээг эргэлтийг бий болгох тухай, эсвэл олон улсын зах зээлд гаргах тухай бол үндэ бидний чадах бол болоогүй байна л да. Олон улсын интернэшнл маркет дээр өрсөлдөхөд тийм. Нэгдүгээр тэгвэл бидний гадагшаа гарч чаддаг үндсэн шалтгаан гэвэл гадаад зах зээл гэдгийг бид нар мэдэхгүй байна. Одоо бүр аюу энгийн жишээ хэлэхэд бид нэр хятад улс 60-аас 80 сая тонн коксчлох нь үүс авдаг. Энэ нь ердөө 2-3 тэрбум долларын, 4-5 тэрбум долларын зах зээл юм байна гэдгийг сайн тооцохгүй л одоо бид чинь 150 сая тонны суурилгцэн хүчин чадалтай төсөл явж ирсэн байхгүй Монголд.
Юу тэр 10 тэрлөөний зах зээлийн задрага байдгаар нөгөө бидний ажиллаж байгаа тэр нэг когчдор нүүрсний зах зээлийг ч мэдэхгүй шүү дээ бид нар бол тийм. Тэгэхээр гадагшаа гарахтууд үнэхээр зах зээлийн мэдлэг энэ нь бол дутдаг бид нарт. Юу дутдаг. Нөгөө төгөөргүй бол яг зөв энийг яаж харах хэрэгтэй вэ гэхээр энэ сайн санаа гэдэг чинь өөрөө нэг тийм брейнсторминг хийгээд ингээ гараад ирдэг зүйл биш юм билээ. Ерөөсөө системтэй удаан хугацааны эрэл хайгуулын үндсэн дээр хамгийн сайн санаа, сайн бизнес, сайн төлөвлөгөө, сайн зүйлүүд гардаг. Тийм учраас удаан хугацааны эрэл хайгуул, хоёрт нь оролдлого тийм. Бид нар тэр майндсетийг бий болгож яаж тэр бизнес эрхлэх, эсвэл гадагшаа гарах тэр вижнийг бий болгож яаж яг одоо захиуртын хөндий шиг хэдэн сая оролдлого дундаас сайн бизнесүүд төрж байгаа. Тийм учраас яг энэ талаасаа гэвэл бид нэр ингэж л ажиллах хэрэгтэй юм шиг. Тэгэхээр одоо ерөнхийдөө зочдынхаа зүгээс чинийхээ зүгээс одоо хэлэхгүй бол болохгүй юмудаар хэлээ асуугаа. Асуулт юу байна? За, хоёр асуулт байна. За, бүгд хэлээ явууч асуулт явууч. Тэгээд зэвээ үед тэгээд гэсэн чинь сайн асуулт. Нэг юм асуулт байна. Манай улсын яг маркетинг салбарын хөгжлийн түвшин өөрөө дэлхийн тактиктэй харьцуулахад яг аль түвшинд явж байгаа нь одоо манай зэрэг бас сая бас дурдлаа. Дээр нэмээд мобайл техник хийж ингээд олон жилийн дараа ингээд одоо хүртэл Монголын зах зээл дээр байгаа компаниуд маань судалгааг хийх цагаар сураг байна гэж. Дээр нэмээд нэг орчим бас хэллээ. Фотошоптай ажилладаг маркетинг гэж. Тэгвэл яг маркетингийн албагүй компаниуд ч байна, маркетингийн менежертэй компаниуд ч байна. Тэд нар хизээ ер нь ингэж агентлагтай харьцаж баяргал зөвлөх шиг креатив эйженситэй, судалгааны эйженситэй, advertising эйжентэй бизнестэй ажилласан шуурхай болоо. Хизээ манай улсын одоо салбар ер нь хурцтай хөгжиж сэргэн мандах юм болоо гэдэг талаар асуух хүслээ. За хоёр дахь асуулт гэж шууд асууж. За санаа өнөөдөр бас яг нэг хүсчихсэн хариултыг авсан гэж үнэхээр найдаж байна. Тэгээд би болохоор алтан гол 9 од утгаанд тэгээд алтан гол гол гэж маркетинг хийж байгаа. Тэгээд манайх 10 жил болчихжээ гэдэг байгууллагад тэгээд 13 оноос хойш маркетинг хийж байгаа. Тэгээд би өөрөө бас яг тийм сайн туршлагатай биш 13 онд төгссөн. Тэгээд ерөнхийдөө манай байгууллага маань сая баяргүй захирал хийж байгаа л тандмер шоколад ингээд гаргах чаал нэг экспорт гэх үү гэж одоохондоо мэдээж яг өсөж хөгжиж байгаа учраас манайхаа 3 улс руу болоод шоколад гаргаж байгаа. Тэгээд хятад өөрөө гэсэн нэрийг хэлэхгүй шүү дээ. Тэгээд тэр тусмаа судалгааны хүмүүс байгаа юм шилээ би хонцоорхаад бас нэг юм олоод аваад гарчий гэж бодож байна л тоо. Тэгээд бид нар сав баглаа бодлоо өөрчлөлт нэг судалгаа хийсэн байна. Тэгээд судалгаан дээрээс манай шоколад яг нөгөө нэг хүн идэхээр харагддаггүй байна л тоо. Тэгээд бид нар судалгаа яг пакэж ямар ч өөрчлөлт хэрэгтэй байна гэдэг. Манайх нийт 45 нэрт төрөлтөө хэрэг хүн таньдгүй, мэддгүй. Тэгээд сав баглаа бодлоо өөрчилсөн чинь айгүй олзур хууштай 2 дахин нэмэгдсэн байгаа бодлого маань. Тэгээд тэр нь юутайгаа холбоотой вэ гэхээр хуучин савлгаа шин савлгаатай зэрэгцээд ингээд бодлуулдаг байгаа байхгүй. Тэгээд хуучин савлгаа дахин захиалах уу болохгүй гэх ингээд бас яг нөгөө шингээд байгаа болохоор сайн мэдгүй. Тэгэхээр та нар яг хэрэглэгчийн үүднээс хандаад одоо яг яавал боломжтой гэдэг зөвлөгөө өгөөч нэ. Харин алзуурхаад нэг юм олоод аваад гэж байна. За маш товчхон. Болроо. Би өнөөдөр энэ миний энэ дээр зургнууд байна л та танаа шоколад байна. Бүх сав баглаа.
Тэгээд энэ миний ажиллалтаа одоо жишээлбэл энэ ингээд майнуснууд байна гэж юм. Тэгээд надад ингээд Монголын миний утсаар бүр ресторануудын хоол дэлгүүрийн лангуунуудын зураг л өгдөг. Тэгээд танаа алтангой редизайн хийсэн байлээ. Тийм. Дажгүй болсон мэдээж яг одоо бид нар түрүү ярьсан шүү. Сайн пакэж бол өөрийгөө зардгаа гэдэг. Тэрийг зөв газар байршуулах, зөв лангуун дээр тавих. Стил аюух ажил байлээ. Ялангуяа танаа хайрцагтай одоо тэр набуур гэж ярьд юм да. Ягаад дахиад хурдны мөрөж байгаа хүмүүс тэгэл ямар ч учиртай. Одоо сайн зөвлөөч гэсэн бол би яг танаа шоколадны аналогуудын хажууд нь ингээд тавиад танаад үзүүлнэ. Манайхаас угаасаа танахаа нэг юм бас пропозал маягийн очих гээд ярьж ирсэн байхгүй юу? Айгүй олон юм 50 60 копидсэн дизайнер бас байна. Тэрийг танаа одоо пакэж бүтээгдэхүүнжүүлэлтийг хийж өгсөн. Энэ хаус гэж ярьдаг ш дотоод дизайнерууд хийсэн нэг байгаа. Эсвэл одоо яг манайх шиг юм эйженситэй ажиллах хэрэгтэй гэсэн юм юу байна. Тэгээд бид нар манай BSB Бацолош партнерс өөрөө Оросын Кян гэдэг одоо юу рейтингээр бол аль биесээр 3-т явж байгаа пакэж сабаглаа бод одоо брендинг, corporate identity энэ чиглэлээр ажилладаг ийм компани бид нар Монголд одоо бас филиал واخгүй. Тэгээд маш их юм суралцж байгаа ингэж байгаа. Яг үл салбар нь өөрөө бас шинэ салбаралтай бүтээгдэхүүнжүүлэлтийн салбар нь өөрөө хичнээн бүтээгдэхүүн юм байна ч гэсэн. Тэгэхээр зөвлөгөөг бол эдгээр дээрээс өгч болох байх гэж бодож байна тийм. Зөвлөгөөг бол уулзаж ярилцах дараа нь нэр утсаа солилцъя. Тэрэн дээр бол нэг тийм юу байна. За нэр утсаа солилцаад тэгээ хоорондоо нөгөө энэ угаасаа энэ арга хэмжээний нэг цаг дуусчихж байгаа шүү. Тэгээд сүүлийн үг гэдэг шиг сүүлийн үгийг хэлчихье. Түрүүний тэр залуугийн хувьд бол маркетингийн хувьд ямар хөвчтэй байгаа гэдэг асуулт асуусан. Тэрэнд бол би одоо яг хариулж чадахгүй. Яг судалгааны компанийн хувьд бол судалгааны хувьд яг төвшөндөө байгаа вэ гэж асуулт бол хариулж хэлэх зогсолтын зүгээр яг тэр чинь тодорхой хэдэн хувьтай хувьтай хэлэхэд хэцүү шүү дээ. Ер нь бол их бас доогор байгаа. Бид нар бол маш олон улсын маш олон янзын технологиудыг интрүүсээр байгаа ч гэсэн дэлхийн яг ингээд нэг судалгаа шинжилгээг хэрэгжилж байгаа байдал мөн судалгааг нийлүүлж байгаа байдал талаасаа бол бид манай Монголын яг судалгааны хөгжлийн түвшин бол тийм өндөр бол байхгүй. Тэгэхээр нэг талаас эндээс хэрэглээ өсгөх хэрэгтэй. Нөгөө талаас бидний бас нийлүүлж технологийн түвшин нэмэгдэх хэрэгтэй. Ийм хоёр талын юм явж иж хөгжих гэдэг байна. Энэ дээр бол нэг юм. Одоохондоо бол манайхаар эвчсэн нөгөө Toyota, Sony гэдэг ингээд Монгол бараагаа зардаг компаниуд шууд судалгаа хийлгээ явуулдаг байхгүй. 5 дистрибьютортэй шүү дээ. Toyota бол тэгээд Монгол зэсэлээ судалгаа явуулдаг. Тэрнээс Монголын компаниудын судалгаа хийгээд манайх ингээд хөгжиж байгаа технологи бүрэн борлуулаад тэгээд байгаа юм. Ер нь байгаа бас байгаа тодорхой. Тэгээд тэр нэг 10 мөрөнд байна. Энэ бол гадаад зэсэлээс дийлэнх юугаа олдог. Дөрөс нэг экспорт хийж үздэг. Үзэж дээ. Судалгааны үйлчлэгээ хийж байна. Яг миний хамгийн сүүлд одоо энэ арга хэмжээний сүүлд хэлэх гээд байгаа юу нөхөр. Одоо ингээд сая мэдээ хэлж шүү дээ. Ингээд судалгаатай л хийхгүй болохгүй гэдээ ойлгочлоо. Өөр араас нь бабуу хэлж байгаа гэхээр энийг одоо нэг тийм зохион байгуулалттай би ингээд судалгаа манайхаар энэ шиг хийх ёстой гэсэн нэг тийм ивент хийгээд ойлгохгүй дээ хүмүүс одоо тийм юм байхгүй шүү. Манайхаар заавал судалгаа хийх бол албагүй байхгүй. Ер нь зүгээр энэ продакт гэдэг имийг зөв хөгжүүлдэг болоосоо зөв модельээр явдаг болоосоо энийг цөмөрөө өөрийнхөө хувийн хвшилтэй байгууллагуудаа нэвтрүүлье, нийлээд хийе гэдэг санаачлал байж. Тэгээд бабууд бол одоо мөнгө өгсөн юм шиг намайг одоо манай компаниг сурчлаа сая бабуудаа баярлалаа. Тэгээд бабууд бол би ерөөсөө нэг ч өгөөгүй. Бабуу хоёр надад нэлээд олон сая төгрөг өгчүүд байгаа одоогийн байдлаар. Яг бабуу яагаад энийг ингээд судалгаас хэрэгтэй байсан юм шүү гэдэг яриад байгаа. Одоо манай сүүлд одоо бабуугийн хоёр проектор хийсэн судалгаа клиентуудад нь одоо нөлөөлөхөд цааш-цаашдаа шатныхаа ажлуудыг явуулахад одоо даацтай шийдвэр гаргахад аюул хэрэг болцох байхгүй да. Тэгээд одоо ястаа чухам ингээд явъя гэж ингээд явж байгаа юм. Тэгээ энэ бол одоо ингээд манайх дангаараа компанид очоод
судалгаа хийгээд ирэхээр дараа нь хэн хэрэгжүүлэх гэдэг асуудал гарчаад бас байдаг гэсэн. Нөгөө яг судалгааны компанийн хувьд бол судалгааны хувьд аль төвшөндөө байгаа вэ гэж бол асуудалд бол хариулт хэлэх гэж оролдсон. Зүгээр ер нь яг тэр чинь тодорхой тэдэн хувьтай гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Юм чинь. Ер нь бол их бас доогор байгаа. Бид нар бол маш олон улсын маш олон янзын технологиудыг нэвтрүүлсээр байгаа ч гэсэн дэлхийн яг ингээд нөгөө судалгаа шинжилгээг хэрэгжилж байгаа байдал мөн судалгааг нийлүүлж байгаа байдал талаас нь бол бид манай Монголын яг судалгааны хөгжлийн түвшин бол тийм өндөр бол байхгүй. Тэгэхээр яг нэг талаас эндээс хэрэглээ өсөх ёстой. Нөгөө талаас бидний бас нийлүүлж байгаа технологийн түвшин нэмэгдэх ёстой. Ийм хоёр талын юм явж иж хөгжих гэдэг байгаа байхгүй. Энэ дээр бол нэг юм одоохондоо бол манайхаар ихвчлэн нөгөө Toyota, Sony энэ гэдэг ингээд Монгол бараагаа зардаг компаниуд шууд судалгаа хийлгээ явчихдаг байхгүй. 5 дистрибьютортэй шүү дээ. Toyota бол жишээлбэл тэгээд Монгол зах зээлээ судлуулаад явчихдаг. Тэрнээс ч Монголын компаниуд нэг судалгаа хийгээд манайх ингээд хөгжөөд технологи хөрөнгө оруулаад хийгээд байгаа юм. Ер нь байгаа бас байгаа тодорхой. Тэгэхээр тэр бол нэг 10% л байгаа. Ер нь бол гадаад зах зээлээс дийлэнх юугаа бол бид нар олдог. Тэгээд бас нэг экспортлогч гэж өөрсдөө үзэж тийм судалгааны үйлчлэгээ экспортлож. Яг миний хамгийн сүүлд одоо энэ арга хэмжээний сүүлд хэлэх гээд байгаа юу нөхөр одоо ингээд сая мэндэ хэлж шүү дээ. Одоо ингээд судалгаатай л хийхгүй болохгүй гэдээ ойлгочлоо. Өөр араас нь бабуу хэлж чинь гэдэг ингээд энийг одоо нэг тийм зохион байгуулалттай би ингээд нэг судалгаа манайхаар эмс чигээр хийх ёстой гэсэн нэг тийм ивент хийгээд иргээд ойлгохгүй дээ хүмүүс одоо тийм юм байхгүй шүү. Манайхаар заавал судалгаа хийх бол алт байхгүй. Ер нь зүгээр энэ продакт гэдэг имийг юм зөв хөгжүүлдэг болгоосоо зөв модельээр явдаг болоосоо энийг цөмөрөө өөрийнхөө энэ хувийн хөвшилтэй байгууллагуудаа нэвтрүүлье, нийлээд хийе гэдэг санаачлал тавьж. Тэгээд бабууд бол би одоо мөнгө өгсөн юм шиг намайг одоо манай компаниг сурчлаа. Бабуудаа баярлалаа. Тэгэхээр бабууд бол би ерөөсөө нэг ч төгрөг өгөөгүй. Бабуу харин надад нэлээд олон сая төгрөг өгчөөд байгаа. Одоогийн байдлаар. Яг бабуу ягаад энийг ингээд судалгаас хэрэгтэй байсан юм шиг тэгээд яриад байгаа. Одоо манай сүүлд одоо бабуугийн 2 проектор хийсэн судалгаа клиентуудад нь одоо нөлөөлөхөд цааш шатныхаа ажлуудыг явуулахад одоо даацтай шийдвэр гаргахад аюу одоо хэрэг болцол байхгүй да. Тэгэл одоо ёстой чухам ингээд явъя л гэл ингээд явж байгаа юм. Тэгээ энэ бол одоо ингээд манайх дангаараа компани дээр очиод судалгаа хийгээд ирэхээр дараа нь хэн хэрэгжүүлэх гэдэг асуудал гарчаад бас байдаг байсан. Нөгөө компанийн нөгөө маркетинг албаны дээр чадамжгүй байвал хэн хэрэгжүүлэх. Тэгэхээр одоо бид co-creation модель гэдэг чинь нэг нь брэнд хөгжүүлж байгаа, нэг нь creative agency байгаа, нэг нь судалгааны агент яваад энэ чинь одоо бич болсон модель биш байхгүй. Тэгэхээр одоо ер нь одоо нэг хоёр төсөлтэй стад айгүй гоё юм. Яг нэг одоо чадамжтай хоёр agency нийлээд нэг брэнд дээр энэ ажиллах бол үнээр гоё болох. Тэгээ нөгөө одоо тэр брэнд хөгжүүлэгч нь ойлгоод ингэж явчихвал их гоё байна. Энэ бол миний одоо хамгийн сүүлийн хэлхийг хүссэн юм байна. Тэгээд энэ чинь бүх та нарын хүссэн сонсох хүссэн юм болгоно нэг юм аваад гацчихсан гэдэг тэр хэлж яаж хөгж дуусгах тийм байна. Тэгээ манай компанид бүрээд ирээ. Амтламаар байгаад амтлуулъя. Тэгээ найтракийн энэ чи одоо ингээд энэ дээр хөдөлгөөлөд өнгөрч байгаа шүү дээ. Юу юм болоо заримаар ойлгохгүй өнгөрч байгаа. Манай очоод ингээд нүд мүдээ өөрөө ингээд ийгээд постер дээр яаж тестлэх үзээрэй. Тий. Өөрчи тий. За баярлалаа. Өөр тусаас байна. Алтан бодтой зүйл ганц хоёроо санаа хэлдэг. Зөв миний хэрэглэгчийн бодол эсвэл мэргэжлийн талаасаа гэвэл брэнд яг брендинг хийх дээр бас анхаарал тавьчих. Брэнд экстеншн маягийн хийгээд ийм бол удаа гэж боддог. Тэгээд брэнд экстеншн хийх юм бол өөрөө жоохон лимит боломжтой ш. Нөгөөдөөр гэвэл шинэ брэнд гаргахад хуучнаа яах вэ гэдэг ер нь бол нийтлэг юм нь бол би юу гэж ойлгосон гэхээр байнга л хуучин брэндээ яаралтай татдаг гэсэн. Энэ өөрөө шинэ брендийг таниулах явуулахад бас жоохон бэрхшээл учруулдаг учраас confused болчтой юм гэдэг. Маркетингийн хөгжлийн хувьд бол одоо Монголын маркетингийн холбоо бид нар сүүлийн үед нэлээд төвтэй ажиллаж байгаа. Ялангуяа одоо энд байгаа хүмүүс бүгдээрээ удирдах зөвлөлд орсон. Нэг хэсэг бид нар 2-3 жил хичмээгүй байсан. Шаардлага бол байна. Яагаад гэвэл ерөөсөө бидний маркетинг хийж байгаа, ер нь бизнес хийж байгаа юм чадвах арга барил илүү сайжрах хэрэгтэй байна. Өөрөө Монгол улсын өрсөлдөх чадвар сайжрахын тулд Монголын бизнесүүд зөв одоо тийм хөгжихийн тулд
яг одоогийн шиг бэрхшээлтэй тулахгүй тулд тэр үүднээсээ гэвэл маркетинг хийж байгаа энэ арга мэдлэгээ сайжруулах шаардлага үнэхээр байна. Бид нар одоо Филипп Котлерийн маркетингийн удирдлага гэдэг номыг орчуулах гэж байгаа. Орчуулж байгаа одоо боссгүй 1000 орчим хуудастай ном байгаа. Одоо бид чинь яг үүндээ бол нөгөө баян яаж байж хүмүүс гэдэг ном орчуулж байгаа бас яг тийм онлын мэдлэг өгөх юм бол манай ерөөс олигтой юм алга байна л да. Түүнээс бид нар одоо төрийн бүс байгууллага гэдэг утгаараа өөрсдөө санхүүжилтийн олоод тэгээд шашруулагч бүх хүмүүс сүүлийн жил хагас ажиллаж байгаа. Тэр бол миний бодлоор бас Монголын маркетеруудад мэдлэгээ дэвшүүлэх. Яг л энэ ч одоо 20-30 хүнтэй маркетингийн менежертэй компани одоо альбанаас 2-3 энэ номыг уншсан байхгүй ч. Ерөөсөө энэ маркетинг чи яаж хийх ёстой юм гэдэг мэрэгжлийн хандлага бол бид айгүй бага байна. Ерөөсөө хов хүний ухаан иймэрхүү юм яваад байдаг. Өнөөдрийн хэлэлцүүлгээс явуулсан миний Монголын маркетинг холбооны үйлчлэл хийж байгаа юм. Харахад бол бас агентлагууд маань хоорондоо нийлж чадчих тийм. Сайн Facebook ярьж мөн агентлагууд маань одоо би юундаа илүү вэ гэдгээр бас их фокус чадчих. Энэ шиг эргээд бас энэ хөрөө сонсогдчихсан. Магадгүй одоо тухайн салбараараа нийлээд байдаг ч юм уу, судалгаа хийдэг ч юм уу. Ер нь энэ нэг салбарын хөгжил гэдэг юм өөрөө хөгжихийн тулд тодорхой хэмжээнд агентлагууд зөв ялгардаг, зөв хандлагатай бизнесийн байгууллагын менежерүүд ч гэсэн хоорондоо хамтарч аливаа үйлчлэгээ юмыг хамтарч байдаг тийм. Ингэжиж өөрөө бас энэ салбарын хөгжил бас зөв хөгжих тодорхойлох бас нэг одоо олон алхмуудын нэг байх юм болов уу гэж би харж байна. Өнөөдөр бас одоо бидний урилгыг бүлээн авч үлдсэн гэсэн одоо Бат Solutions компани захирал Баярхүү, Zebra International компани захирал Батбар, MCG компани захирал Бомын, Монголын маркетинг холбооны бидний хэлэгч Derax-аас компани захирал та бүхэнд баярлалаа. Мөн одоо анхны маркетингийн холбооны зүйлийг маань бүлээн авч одоо хүрэлцэн ирсэн оролцогч нартай баярлалаа. Тэгэхээр яг гоо мэдээж одоо тайзан дээр гэж номорчтой асуусан маань хэр бол санагдахгүй байна. Гэхдээ энэ богино хугацаанд аливаа асуудлыг шууд яриад шийдээд эцсийн зөв хагаал аяг олох гэдэг бол өөр хэцүү. Холбооны зүгээс бол ямар ч гэсэн энэ хүмүүст байгаа олонтой амжилттай кейсийг нэг тэгээд та бүгдэд одоо бүр болох танилцуулах одоо нэг ирээдүйн бизнесийн байр суурь одоо хамтын ажиллагааны тэр боломжийг нээж өгөх зорьсон. Тэр зорилгоо багцуулах бас хүрсэн баг гэж найдаж байна. Тэгэхээр одоо бид та бүдэд бэлдсэн одоо уух юм байна. Сайн уугаад сайн харилцаад одоо энэ салбарын хөгжлийг тодорхойлж байгаа менежерүүд та бүхэнд амжилт хүсье. Мөн холбоотойгоо хамтраад энэхүү хэлэлцүүлэг болон холбооны үйл ажиллагааг бас илүү яаж сайжруулж болох, яаж хамтарч ажиллаж болох талтай санал бодлоо хийж ажиллаарай. Баярлалаа. Та бүхэнд богино хугацаанд аливаа асуудлыг шууд яриад шийдээд эцсийн зөв хагаал аяг олох гэдэг бол өөр хэцүү. Холбооны зүгээс бол ямар ч гэсэн энэ хүмүүст байгаа олонтой амжилттай кейсийг нэг тэгээд та бүгдэд одоо бүр болох танилцуулах одоо би нэг ирээдүйн бизнесийн байр суурь одоо хамтын ажиллагааны тэр боломжийг нээж өгөх зорьсон. Тэр зорилгоо багцуулах бас хүрсэн баг гэж найдаж байна. Тэгэхээр одоо бид та бүдэд бэлдсэн одоо уух юм байна. Сайн уугаад сайн харилцаад одоо энэ салбарын хөгжлийг тодорхойлж байгаа менежерүүд та бүхэнд амжилт хүсье. Мөн холбоотойгоо хамтраад энэхүү хэлэлцүүлэг болон холбооны үйл ажиллагааг бас
Эсвэл яаж сайжруулж болох, яаж хамтарч ажиллаж болох талтай санал бодлоо хийж ажиллаарай. Баярлалаа. Баярлалаа.